Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдрийн дугаарт Монгол Улсын ардын багш Гавьяа тасгалжуулагч 100-ны шилдэг шүүгч Алтан шүглийн эзэн дэлхийн бүхий газрын танхимд өргөмжлөн залгагдсан анхны монгол хүн Адуучин Басхуу багш өргөдөн оролцож байна. За мөн Увс аймгийн Тэд сумын уйгуул Орхон аймгийн Баяндөр сумын харьяат сумын зам Баяр сайхан өргөдөн оролцож байна. За мөн энэ телевизийн хөтлөгч Хаширдан сэтгүүлч Насанбаатар миний би өнөөдрийн нэвтрүүлгийг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За ингээд бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За багш бас их олон жилийн дараа бас энэ бас эфирт орж байгаа шиг байна. Тэ энэ хэдэн жилийн дараа ингэж эфирт ер нь орж байна. За ингээд ер нь сүүлийн үеийн сонин ачнаас эхлээд бас үзэгчтэй мэдээлэл хуваалцвал. Гэхдээ би ч одоо сүүлийн 10 гаруй жил нэлээд хол баха. Тэгээ ямар нэгэн сон дээр ярьж өгсөнгүй, ийм нэвтрүүлэг орсон чгүй. Удсан байх шүү. Би удсан одоо. Удсан байна тий. Одоо ингээд гэртэл байж энэ. Тий. Тэгтээ зүгээр суугаагаа. За баяр сайхны хувьд за уртлаг уран бүтээл амжилттай бас бэлтгэл сайн. Сайн байгаа тэгээд бөхөөрөө гэд нэвтрүүлэгт бас орон гэж бодсонгүй явлаа гэдэг орж ирсэн. Шиг сайн байгаа нь харагдчихлаа тий. Танаас бэлтгэлээс ирсэн үү? Саяг бэлтгэлээ дуусгаал гэсэн. Тэгэхээр бид бас энэ бөхөөрөө нэвтрүүлэгтээ энэ бөхөөргөнд барилдаа төрүүлсэн бүхчүүд айл болох төлхөө цаашаад оруулахыг зорж байгаа. Тэгээд бидний урилгыг бас одоо хүлээн авч ирсэнд баярлалаа. Тэгээд бас сая түрүү хүрсэнд бас баяр хүргэе тийм ээ. За маш их баярлалаа. Энэхүү сайхан нэвтрүүлэгтээ урьж орцуулж байгаад маш их баярлалаа. Тэгэхээр бидний энэ удаагийн нэвтрүүлэг нь мэдээж 7 хоног болгон одоо бөхөөргөнд болж байгаа нэвтрүүлэг одоо барилдаанууд тий таймлан хүргэдэг. За энэ 7 хоногт бөхөөргөнд маш сонирхолтой 3 барилдаанууд болсон. За ингээд өнгөрсөн 7 хоногт болсон барилдаануудын хуваарийг бас үзэгчтэй танилцуулаад өнөөдрийнхөө тайм руу орцгоё. За эхний барилдаан бол Баасан гарагт сумын цолтон болон залуу бүхчүүдийн барилдаан болсон. За ингээд Бям гарагт бол Монгол цэргийн өдөр зориулсан улс аймаг цэрэг сумын цолтой залуу бүхчүүдийн 128 мөхийн барилдаан. За Нэм гарагт бол Баянгор аймгийн Баян сумын түүхт 80 жилийн ой зориулсан за Усын гарт Пунцгийн Сүхбат агсны нэрмжтэй улс аймгийн алдар цолтой 128 бүхийн барилдаан болсон байгаа. За энэ барилдаануудыг хэдүүлээ үзэгчтэй таймлан хүргэн бас их сонирхолтой барилдаанууд бол болсон байгаа шүү дээ. Тий ач холбогдлын хувьд одоо 3 өөр ялгаатай 3 өөр барилдаан боллоо. Яг одоо дэлгэсэн бол сумын цолтой болон залуу хүүхдүүдийн барилдааны 5-5 ям харагдаж байна. Баяр сайхныг 5-5-нд нутгийнх нь ах цогтгөрл амжилж авсан зүг үү? Тий. Тэгэхээр манай бид хоёр яг нэг багшин шав сайхан идэр сайхан. За сумын зам Батэрдэн Улаанбандыг амлаж авсан, Ган Эрдэнэ Очир хүүг, Мегмаржав Балдоржийг, за цогтгөрл Баяр сайхныг, Саран цогт нэмэгч аргалыг гээд Зол баяр жарантай Учрал Бям даллаа гээд ер нь бас сонирхолтой одоо учраанууд харагдаж байна. За ингээд 5-5-ны сүүлийн учраа одоо Бям цогт амар төвшин мөнх хотхон нэмж авыг лавгарагчаа сундыг авсан байна. За ингээд бас энэ одоо амын одоо барилдаануудыг тий одоо таймланд дүрсэнд одоо харуулж тайлбарлая. Тэгэлгүй яг 5-5 хамгийн их ач холбогдолтой анхаарал хандуулж ирсэн барилдаан гэвэл мэдээж энэ үйлрэлд бүхий өргөнд хамгийн өндөр амжилттай яваа сумын зам Өсгүйр Харангаа аймгийн Бацанган сумын яриат дэлгэрдлэг амлаа авч барилдсан барилдаан байлаа. Яг энэ дүрс харагдж байна. За дэлгэрдлэг бол чөлөөт бүхэн спортоор хичээлдэг залуу. Энэ залуу хажуугаар үндэсний бөхөр бол тун дагуу сайн барилдаануудыг үзүүлж байгаа. Тэгээд их дайчин өөрийнх нь ч бас барилдааны онцлог яг энэ дүрсэн дээр ер нь тодорхой харагдсан болов. Өсгүйр бол энэ дахимдаагаар бүгдийг нь л суулгаад байсан бол дэлгэрдлээ тарин хариулт тонгороо бэлэн байлаа. За ингээл ер нь 5-5-аач янзын давсан доо тий. Нилээд хэдэн бүхөөс бас дэлгэрдлэг авсан гайхаад байжсэн. Тэгээд дэлгэрдлэг бол одоо гомдорж багшийн шав чөлөө төхөр хичээлдэг юм залуу. Тийм бах тий. Тий. За энд баяр сайхны барилдаан харагдаж байна. Цогтгөрлийг баруун үлийг нь аваад Их өндөр гаргаж ирсэн биш үү үлийг бол. Анх удаа шүгрөөд нефт яваад Тий. төрүүллээ. Бас нөгөө шүгүрж чадахгүй 5 дээр тунж унаад. Тав дээр унаад багш бас дарамттай байдаг л та. Тий. Бас хөөгшөрний залуучуудын барилдааныг бас хэр ер нь ажиглаж харж байна. Энэ харддаг юм аа. Гэхдээ хойд бас байж яхаа нэг суух ажилтаа болчиход Монголын чөлөөтийн холбооны хөсөл дээр нэг архивын ажил дээр сууж байгаа. Тэгээ манай чөлөөтийн холбоо маань одоо маш сайн ажил санаал хийж байгаа. Энэ юухаар хөгжилтэйгээ хөл нийлүүлсэн ажил. Энэ юухаар захин архивтай болж байгаа. Одоо үндэ зарим талаар одоо мартагдж байна, зарим нь одоо андуурч байна, зарим нь одоо дүн мэдээ буруу гарч байна. Ийм учраас одоо 50 60 жил 100 жилийн дараа шиг гэдэг юм уу
олон дүндээ хөрөхийн тулд захин мархи хийхээр манай залуучууд манай холбоо маань шийдвэрлсэн. За энэ дэр намайг туслаач гэж хүсэл тавьсан. Одоо энэ дэр нь хавраас хойш ажиллаж байна дээ. Яг хөө тэмцээний урдан материалын одоо цаасан материал нь олдохгүй тал их байна. Материалыг одоо хайх, сурвалжлах одоо бар 90 сурвалжлах шиг гэдэг юм ургалж байна. Ийм маягаар одоо ажиллаад дэлхийн холбооны сайд шиг байна тийм ээ. Ингээд энэ ажил дээр одоо нийлээ шаргуу сууж байна. Одоо маш чухал ажлын ард урд залуучуудтайгаа. Энэ одоо ажилд маань гараас гарчих юм бол одоо судалгаа хийх, хойчин залуустай өнөхөр хэрэгтэй. Өөрөөр хэлбэл түүх шүү дээ. Түүхийг үннээр нь хамгийн гол үннээр нь үлдээхэд бидний үүрэг гэж бодож байгаа. Тэн дээр л одоо сууж байна да. Тийм учраас жаахан зам утаад байгаа. Тэгээд өчигдөр аргуу тэгээ одоо миний одоо над дээр гол амжилтаа гаргасан одоо Сүхбаатарын барилдад очиж үзлээ. Тий. За тэр тухай бас хэдүүлээ үргэлжлүүлээд доошоо ярина. Сумын зан Мөнх хотхон болон Нямжив нарын барилдаан харагдаж байна. Мөнх хотхон 1 сарын барилдаанд төрүүлсэн 18 настай залуу хүүгийн хувьд бол энэ барилдаанд 5-ын даваанд 3 бөхөөс Арангаа аймгийн хайрхан сум яриад Сумын зан Нямживыг амлаад өөрийнхөө дархан сугадч дахимдаа мэхийг хийхдээ зөрүүлж гараа ургалуулж дахимдуулаад унсан энд утгааг нь гаргаж шидэх гээд гарсан барилдаан харагдаж байна. За энэ барилдаан бол ер нь олон бүх сонирхчдын анхаарлыг татж байсан барилдаан. Их сонирхолтой сугцсан тал руу дагаж эргээд зөрүүлж дахимдаад мэхийг үүсээсэн. Мөнх хотхныг яах бол доо гэж бас хүлээж байсан олон фэнүүд бүх сонирхчд мөн байсан баг. Тэгэд хараахан энэ сарын барилдаанд шугурч чадсангүй. Зүүн талдаа сугдаж хүнтрөө Дарангаа аймгийн хайрхан сум яриад Сумын зан Ганбаярын барилдаан бидэнд харагдаж байна. Ганбаяр энэхүү даваанд Баянгор аймгийн Богд сум яриад Сумын зан Цэрэн давгийг амлаж аваад хайсан. 7 бөхөөс амлсан байлуу да. Их цөөхөн бөхөөс амлаад. Тийм байна тий. Тэр нь нэлээд сайн ажиллаж муутгаж байгаа зүрүүд их амархан хөнтрөөд мэхийг үзэж хайсан. За энд бол зөрүүлж синжигэн дээрээс дунгуулж татаад мэхийг үзүүлсэн барилдаан харагдаж байна. Учирлоор их олон бөхөөс ам авсан хэрнээ зөрүүд өөр их амтгүй унсан бол саран цогтын хувьд нэг жаргалтай дахиж барилдаад энэ удаа одоо басгүй хэлсэн шиг л ер нь баруун үлийг нь зүгээр синжигдэхгүйгээр барьцгүйгүйгээд баруун үлийг авч байран дээр нь суулгалаа. Хөлд орно гэдэг бол их одоо юу та их техник шаарддаг, их зүй техник шаарддаг шүү дээ хөлд оронд. Хэрэг хөлд буруу орох юм бол тэгэл чөл өдчвэ, Монгол өгчвэ тэгэл хариу мэхэнд өртнө. Техникээ буруу хийвэл тийм ээ. Тий. Саран цогтын болсон барьцтай хөлд ороод энэ дээр бол их сонирхолтой тийм мехний хөлбөр харагдсан. За 5 давааны төгсгөлд Тунсан 2 бүхийн барилдаан болон Өврангаа аймгийн 2 сумын зан Намжлын Батэрдэн болон Ишхандын Улаанбанд нарын барилдаан үйлдсэндээ энэ их ойрхон барилдаанд сундуу зөрүүлж хариу мэх хийгээд үйлдсэндээ тоонд орно авцтай. Тий. Яг эхлээд харахад бол ер нь дайруулаад унж байгаа юм шиг харагдсан. Тэгээд камерын бичлэг удаашруулалт дээрээс бол эргээд харахад бол яалтчгүй тохоо төрүүлж хүрсэн байлаа. Тэмцэлтэй ер нь сайн барилдааны хэдий барьцны хувьд давуу дутуутай байсан ч сайн тэмцэл баруун тухайн төрүүлээд доорно. Тийм байна. Тэгээд бас яг иймэрхүү маягаар шүүлт ингэж цаашдаа үргэлжлүүл яах вэ гэдэг. Яг эндээс харахад бол довтлогоо бол нөгөө талаас ирж байсан чинь ингээд өөрийнхөө мэхэн дээр лагөрч ол дээр давж байгаа харж байгаа байхгүй тий. Лагөрчийг мордчихгүй болов уу гэж харж байтлаар нь дайр хаад тохиолдчлоо. Тийм энд бол одоо унсан хайсан сайхан тод хааруулж байна. Сайн харуулж байна. Одоо ингэж л шүүлт явах юм дэвтэртэй л дээ. Одоо техникийн одоо хөгжил энд харагдаж байна. Бол ерөнхий цэцтэр яг бүх удаашруулалтыг камерын дүрсийг барьж байгаа удаашруулж. Залуу сумын зан Баянгор аймгийн яриад сумын зан анх 2 Арангаа аймгийн Бацангал сум яриад сумын зан Эрдэнэ очрыг харцагдаж тонгороод мэхийг үзсэн 5 давааны бас хамгийн уран барилдаануудын нэг яа харахгүй энэ даваа мөн байлаа. Хоёр бүх ерөн сэрүүгээс нэлээд хүч авах барилдаад хийнийхээ хөл төгсөн синжигэн дээрээс ажилласан барилдаануудын ард дээр харин барьцсан дээрээс анх 2 тесэрч чадлаа. За энд маш гоё мөр оруулалт суйлсан за гар атсан барилдааныг Намжлын Батэрдэн үзүүлж хоёр туршлагатай сумын заны барилдаанд Манлай зан Батэрдэн 5 давж ээлжиж өгөө нэмсэн. Зүүн золгооны барьцсан дээрээс их гоё мехний хувилбар гарсан да. Өөрөөсөө жин нуруу өндөр тамирчныг мөрөө оруулж гар ачаад залгаж суйлаад тэрхийг үүсээсэн. Гоё холбосон байна. За энэхүү барилдаанаар 5-ын давааны онолтууд өндөрлөж байна. За саяны 5-ын давааны барилдаанууд харахад ер нь ямар хөө санагдаж байна. Ялангуяа Баяр сайхан бол яг
барилдаад өөрөө хажуунаас нь хараад ингээд ажиллаж байгаа шүү дээ. Сэтгэл зүйн хувьд ч юм уу энэ бас юу болдож байгаа. Өмнөх одоо барилдаанд бол бас 5-ын даваанд одоо унсан байгаад байсан шүү дээ, тийм ээ. Тий. Ер нь тэгээд 5-ын даваа гэдэг чинь ямар ч наадмын одоо чухал даваа байдаг. Тэгээд 5-ын даваа бол миний хувьд бол бас айгүй чухал байсан. 95 давчих юм бол цаашаа их боломжтой санагдаад байсан. Тэгээд тэр даваагаа ямарчсан давсан. Тэгээд нутгийн хараа бас баяртай байгаа. Саний барилдаануудыг харахад басгүй багшийн хувьд мех техникийн хувьд ер нь залуучуудын хувьд хэр харвин сонголттой байна, чадварын хувьд хэр харагдаж байна. Ер нь бол одоо тэр сая хөмөр шугнагж байна, хутгаж харагдаж байна. Яг Монгол үндэсний мехэнд байна дээ. За яг энэ дэр бол одоо хөлд орох мехийн тухай би жаа ярмаар байна л да. Тий. Одоо манай 2 мөнх байна тийм ээ. Цэрэн тогтго байна. Нэг үед улсын заалын барилдаанд би өөрөө сайн мэдэж байна. Цэрэн тогтго аврал цэрэн даш начин 2 гарлаа давлаа баруун зөнгөөс хавцдаг. Зацтаж явдаг. Хөлд ороолоо дээшээ. Хөлд ороод дээш. Маш сайн хөлд ороод шууд одоо цацдаг унагадаг байсан. Би одоо ийм дөрөнд баяраа байна. Манай Пунцгийн Сөхөт байна. Манай Баатархуу байна. Энэ чөлөөтийн хөлд орох мэх бол үндэсний мөхтэй маш их тулгуурлаж өгдөг. Ер нь хөлд орох мэхийн одоо гайх юм шиг л манай Сэрэтэр бол харуулсан да. Данзан даршин Сэрэтэр л одоо хөлд орох мэхийн гайх юм шиг л тэр хүнээс орчуулна. За өшөө олон гой ордог хүмүүс бий л дээ. Сэрэтэр бол гайхалтай. Жишээ нь одоо 1968 оны Тбилисийн тэмцээнд нутгийн бүхийг өмнөх оны авраг бүхийг нөгөө гайхалтай давхар хамдаг мэхээр давхар хамжир дээш өргөж нугсаар нь тавьчихсан. Тэр одоо олон мянган зэрлэг үзэгчд гайхаж байсан баг. Нэг хэсэг бүр шоконд орсон байгаа. Би энэ тухай сонир дээр бичсэн. Ийм учраас залуу хүчтэй лэгт бол яг өөрийнх нь талын одоо хөл төдөгөө давхар хамдаг байх хэрэгтэй. Давхар хөлд орох хэрэгтэй. Тий. Сэнжсэн байдлаас орж болно, зайнаас орж болно, зайнаас давхар хамж орж болно. Тийм учраас би зүгээр энүүхэнд одоо энэ телевизч залуу хүчтэй өрөөд одоо манай дүүн сууж байна. Ер нь бол хөлд орох мэхээр одоо сүүлийн үед бол том цолтуугуудыг амархан хайж байгаа хөл одоо энэ Ганбаатарын гам хоёг ба шүү дээ. Одоо бүрэн би жижигсэн тий. 2-3 аврагыг одоо хөдөр хайсан. Тэр бол одоо чөлөөт хөрчихсний одоо бүрдэн гарч байгаа. Тийм учраас энийг давхар л одоо Монгол өхөө хичээлэхтэй бусад Монгол мэхийнхэнд хажуугаар нь хөлд орох мэхийг дамба давхар мэхийг сайн одоо эзэмшрээрээ захибарах юм да. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгөгч хамтдаа бүтээй Рио Тинто тэрэлжсэлэн уламжлал шинжилгээг хослуулан бүтээв. Шунхлай компани хүчирхэг Монголын хөгжлийн гурт. Ирээдүйг технологиор холбоно Mobicom. Таны санхүүгийн нүмер. За тэгвэл үргэлжлүүлээд 6-гийн давааны онолт болон барилдаануудыг харъя. 6-гийн даваанд бүх сондгоорсон учраас Намжлын Бат Эрдэнэ цолоомжлолтын ирэн барь хийлж боц мөргөж давсан. За тэгээд Дундговын Мегмаржав Арангаан Авчирхүүг, Өвөр ангаан Саран цогт Говьлтай Батулгыг, Төв аймгийн Зол баяр, Баян үлгийн Имангалыг, Завхны Нямдорж Увсын баяр сайхныг, Увсын хүү Эрдэнтийн хүү баяр сайхан. Эрдэнтийн баяр сайхныг, Говьлтай Батулзын Баян онгорын анх баярыг, Говьлтай Отхон баяр, Бямбдалаг, Сумын зан гам баяр Сундаг гэдэг бидэнд даам харагдаж байна. За цолоомжлолтын ирэн барь Намжлын Бат Эрдэнэ хамгийн түрүү туг тойрсон бол энэ давааны барилдаанууд ер нь маш хурдтай шуурхай өрнөсөн барилдаанууд олон гарсан. Дэлгэрт лайнд яарч хутгаад өөрөө хутгасан тал руу эргүүлж дараад Бямб цогт 6 давж тун төвөггүй шүгүрсэн бол Нямжуу өрсөлдөгчөө барай зөрөн дээр их амархан орхиж байгаа харагдсан. Ер нь хурдан тавлцсан баг тий. Одоо нууц ушул чинь эдтэй байгаа. Жин нэг 110. Тий. 110 кг бас түүртэхгүй ер нь хурдтай сайхан л барилдаан байлаа. Ер нь өөрт чинь тохирж байгаа хамгийн тохиромжтой жин гэж. Тий, ер нь тохиромжтой. Энэс дээшээ явахгүй эндээ барих юм уу? Эсвэл чанаржуулаад нэг жоохон доошоо 105 болох бодлоо. Ерөнхийдөө бас жин нэмсэн ойрын хугацаанд. Ер нь их нэмсэн. Би чи нөгөө чөлөөт барилддаг байх та их. Одоо ямар ч гэцүү байлаа шүү дээ. 74 барилддаг. 74, 76 тэгэл бас барилжсэн үед. Тэгвэл бас сайн нэмсэн юм шүү те. Ахтар нэмсэн. Залуучдын улсын авраг болж байсан Тамирчин.
Ургийн давааны төгсгөл үлдсэн 3 хос 6 бүхий барилдаан бидэнд харагдаж байна. Энэхүү 3 хос 6 бүхий барилдаан бол ер нь нэлээд хүч авсан, барьцсан төрж барилдсан ширүүн барилдаан гарсан да. Голтон Отгон баярын барилдаан энд харагдаж байна. Өнгөрсөн сар 2 сард сумын зааны барилдаанд үзүүрлсэн Төв аймгийн Золбаяр сумын зааны барилдаан зүүн талдаа зөрөөд дөрвөлжилчихсэн байдалтай байна. Энд Отгон баяр зүүн талдаа мордоод нэхийг үүсэж байгаа харагдсан. Сугдаж огшоогоод толгойтой талдаа мордож нэхийг үүссэн барилдаан харагдж байна. Сумын зан Отгон баярын хувьд бол энэ жил 21 нас хүрж байгаа залуу тамирчин ер нь өдрөөс өдөрт сайжраад тогтмол шүгрээд байгаа шүү дээ. Тийм шүгрөөд байгаа. Зодог шуудгаа өмсөж байгаа гэдэг тэр биедээ сайхан суулгаж өмсөж байгааг нь харахад тэр барилдаан дээр их нягт байгаа. Тэгээд насандаа баймгүй энэ хашир барилдаад байгааг харахад бол их сайжирж байгаа гэдэг нь илт байгаа залуу да. Томор ээлж шүгэ аваад тугтаарсан бол энд бидэнд өнгөрсөн сар тод магнатай үлдэж үзүүрлсэн Золбаяр зааны барилдаан харагдаж байна. Та хоёр ер нь барьцсан төрөлгүйгээр хамгийн сүүлд үлдсэн байна зү? Тий, хамгийн сүүл үлдсэн. Ерөөсөө барьц барилгүйгээр хөөцөлтөөд. Тий, хөөцөлтөөд. Тэгэл элэг ус хэмжээнд дүрэл хөдөлгөөл золгосон доо. тэгээ одохгүй золгоод. Нямд оржийн хувьд бол одоо манай үеих тооцоотой хашир залуу байдаг. Тэгээд төрүүлжсэн юм шүү дээ. Тий, сумын зам төрүүлээд үзчихсэн залуу тэгээд чамаг бол ер нь л барьцсан дээрээс аргалан гэсэн бодолтой авсан болов. Байсан баг тий. Тэр нь сумын цанцтай одоо бүхчүүдийн барилдаан бол сард ер нь нэг удаа болж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ их олуулаа нэлийн ач холбогдол гэж бас юм олдог болцсон. Тий, маш ач холбогдол гэж байгаа шүү дээ. Бие бэлдэн, шүгрэн, төрүүлнэ гэсэн зорилготой л Одоо ер нь тэгээд 600 хэдэн залуучууд бүгд л дэшээ үзэн гэж бодож ирж байгаа шүү дээ. Одоо бол их ер нь жиг төгжөөд залуу бөхчүүд 18 19 20-тэй залуучууд дээд үеийн маань одоо 30 гарчихсан ах нар тэгэл дунд 20-од насныхан бүгдээрээ л өөр өөрснөө гэсэн зорилготой ирдэг. Тэгээд сумын зааны барилдааны хамгийн гоё юм. Ер нь манай Монголын үндэсний бүхэн хамгийн гоё юм л хүн болго өөр өөрснөө гэсэн зорилготой ирж барилддаг. Зарим нь төрүүлэх гэж хэрнэ, зарим нь болохоор нэгээс хоёр давн, зарим нь шүгүрхгөө тэгээд өөр өөрсдийнхөө бас яг ур чадварын төвшөнд тааруулаад зорилгоо их шудраг тавиад хүрээд ирдэг барилдаан шиг санагддаг. Шүгүрч чадахгүй хэр удаанд уншсан бай баяр сайхан. Би гэхдээ энэ жил ер нь бол нэг ганц хоёр л гарсан. Угаасаа баг гарсан юм да. Ер нь жоохон завгүй уран бүтээлтэй ажиллаж байгаа юм. Сая оноор бас нэлээд ажилтаа яаж байгаа. Яг го бэлтгэлээ гол нь орхиогүй. Бэлтгэлээ яг тогтмол яг. Тэр бас сайн биш тий. Тий, яг зааланд гарч чадахгүй яг бэлтгэлээ жигдрүүлж байгаа тий гой гарыг гэж бодлоо. Шинэ уран бүтээл дээр одоо үзэлтэй болох юм байна уу? Одоо ерөнхийдөө хоёр дахь уран бүтээл хийгдэж байгаа. Тэгээд манай үзэгчдэд бол дуучин баяр сайхан гэдгээр нь багтаа урлаг соёлынхан одоо бүх сонирхчдад л одоо тэгээд бүх гэдгээр нь л одоо илүү сайн мэдж байгаа. туус. Дуулан тол уран бүтээл хийгээл. Тий. Дуулахын хажуугаар ингэж барилдаж яваад бас мундаг залуу гэсэн шүү. Үгүй барилгын хажуугаар би барилгын хажуугаар дуулаад байгаа хэрэг. Хобби болгоод тий. Энэ барилдааны туршуул Имангалыг яг цээж доор их сайн хамгаалж барилдаж байгаад энд сүлжүүлж хутгуулад их эвгүй тэнцвэр алдсан. Өөрөө хавирах гэж байгаад өөр дээр алдаж мэхийг үүссэн. Тэгээд яг өөрийн нөгөө тал таарсан учраас ер нь энэ мэхэнд үлдчихүү дээ гэсэн тийм өнцөг харагдсан да. Тэгээд золоор ахаас туршлагатай байна тий. Золоохтой барилж байсан уу? Барилж байсан. Нэг барилж байсан. Босгоосон уу? Би хайсан юм уу? За. Тий. Бүхөргөнд. Бүхөргөнд. Гурав дээр дарж байсан бит гарч. Уул нь харихад нь бас мэдэрч үсэрсэн ба штэ тий. Тий. Хийн солгоодолтой учраас ер нь тал нийлээд их гоё барилдлаа л да. За ингээд давааны төгсгөлд түрүүх баяр сайхан маань давхар шуудганы барьцсан дээрээс шанаа зөрүүлж халж байгаад голлож дайраад тэр чигт нь хөөгөөд мэхийг үүссэн. Энэ дээр бол яалчгүй их спортын сургалт театр хөлийн одоо гүйцэлж дайрж байгаа эцсийн гიშгэлтүүд их тодорхой сайхан харагдсан бид. Яавал ч яг л дайрв. Тий, ер нь санаачлагтай явах хэрэгтэй юм шиг санагдал. Яг л халаал явсан л да. Бас нэлийн бас цуцаг тал руугаа хоёлоо ер нь осон байх шүү тий. Тий, нэлээ хүч гарч байгаа тэгээд. Яг барилдааны цагаар бол нэг 25 минут орчим барилдсан байлаа. Хугацааг нь бас гүйлгэж харсан бай. Ер нь барьц салж байхад дуун гэсэн мэдрэмж байв.
нилээд бас эвгүй твдэж явж байгаа дайрч хайсан. Тий. Ер нь жоохон ингээд сунаад явах шиг болоод мэдрэмж төрөөл тэгэл ингээл нэг зайлсан чинь нэмд орж ийн хөлн ингээд урд ороод ирдэг. Хөлийг тахимдсан уу? Тахимдаагүй. Тахимдаа ер нь баг ороогүй шахам нэг хальт нөгөө нэг гар ингээд шүргээл өнгөрсөн. За ингээд 6-гийн давааны хамгийн төгсгөлд баяр сайхан үлдсэн гэдэг чинь 7-гийн даваатай залгуулад хамгийн түрүүнд урдаар даваад гараад явчихсан. 7-гийн давааныхаа томыг хамтдаа хүлээж үзцгээе. Ер нь ингээл шовт явчихж байгаа юм шүү тий. 7-гийн даваан дээр бүх тэгшрээд 10 бүх 7-гийн даваанд үйлдсэн. Намжлын Батэрд нь хүнд барилдаа хийсэн гэдэг шалтгаанаар ч тэр юм уу ямар ч байсан сумын за баяр сайхныг хамгийн ихэнд амлаа. Дундговын мегмаржав зол уярыг саран цогт сундвыг Батүлзий Бямб цогтыг амлаж Говьлтай аймгийн сумын за Отхон баяр болон Аранга Нямжав нар тунлаа. Нямжав тунсан. За тэгээ манай үндэсний өвхөн спортын хамгийн том онцлог бол одоо цол амжилтын ирэмбэр ам авдаг учраас ер нь цаашдын барилдаануудыг нэлээд төлөвлөж барилдаг. Харин Намжлын Батэрд нь харин энд их одгүй ч гэсэн сайн байгаа залууг амлаад мордуулаад унсан. Ер нь гараад дайрыг гэсэн бодолтой бариад авсан зөв. Тэгээ би тэгтээ ингэж яахтаа дайрыг гэж бодоагүй. Ах намайг яг ингээ 2 удаа нэг эвгүй шилтсэн. Тэгээ нөгөө барилдааны явцад тэгэл эвгүй шилтгэж нөгөө бөхчүүдийн нэг харьцан байгаа шүү дээ. Тэгээ шууд очиж дайрыг гэж бодоод тэр хүндэд очиж барьж авч тэгэл Тухайн үедээ л тухайн үеийн моментоор тэгэл ер нь тэгээд гоё шийдсэн юм аяга барилт гэж бодсон л доо. Тэр нь ч бас онжин тий. Өрөнгө аймгийн 2 сумын зааны барилдаан. За Батүлзийн сумын 2 сумын зан. Сумын зан Сунду болон сумын зан саран цогтнаар барилдсан. Сунду тумбраад иш дараад Бас хоёр гоё уучраа хоорондоо 6-гийн 7-гийн нэг тий. Насны хувьд нэг 3 байна уу 4 насны зэрэгтэй хоёр залуу баг. За ер нь л өөрийгөө ямар хөө бяртай залуу вэ гэдгийг харуулж энэ даваанд Сунду саран цогтыг тумбрааччихсан. За яг үндийхтэй зэрэгцэж баруун талтаа ширвээд авсан. Гуйдаад ихийг үүссэн байна. Сундуугийн барилдаануудыг харахад ч ер нь хоёр талтаа энэ эрг цээж эргүүлж хийж байгаа мехнүүдийг бол их гоё тесэрч хийж чаддаг. Энэ том жиндээ түүртгэргүй. Залуу байлаа. Сумын зам Бямб цогт болон Батүлзийн нарын барилдаан. Бямб цогт зүүн талтаа сугдаж мушгаад хоёр бүх өвдөг тохой тун ойрхон газар үрсэн барилдаан харагдаж байна. Баяр сайхны барилдааны удаашруулалт. Энэ мордон дээр гараа тулъя гэж ер нь давтдаггүй. Яг ер нь давтдаг л та яг ингэж орж ирээд ингээ мордон гот энэ дээр нэг тулаад энэ суг авцсан барьцал хамгийн чухал л та. Тий. Яг нэг хөнтрөөд урагш байгаа. Увсаагийн бөхчүүдийн за Батлахын өсгөөр арслангийн барилдааныг харахад ер нь яг нэг иймэрхүү байдлаас толгойтой талдаа сугцсны хэсрэлт мордоод гүйцээж явахдаа маш хурдан гар тулаад яг үлдээд байгаа харагддаг штэ. 7-гийн давааны тунааны барилдаан Аранга Нямжав Отхон баярыг давсан барилдаан бидэнд харагдаж байна. Хавирхт нь маш гоё мэдрээд сүрж мордоод ингээд гүйцээсэн барилдаан харагдлаа. Сумын зан зол баяр зүүн талтаа халз хутгаад мэхээ гүйцээсэн барилдаан харагдаж байна. Энэ зүүн талын ажиллагаач тал талын бас мэхний хөвлбөр ихтэй болохоор яалтчгүй мэдрээд хамгаалахад их төвөгтэй байна л да. Өөрөөсөө ер нь бэрхүү бөхчүүдтэй сайн барилддаг гэдгээ дахин нэг удаа баталж. 7-гийн даваанд давснаар шүвгийн 5-д инх үлдэж байна. За басгүй гişүүд энэ 6-7-гийн даваануудыг ажиглахад бас ер нь ямар тэр төрж байна. Яг ер нь барилдаан бол сүүл рүү жанчангарч байна л да. Тэгээ баяр сайхны барилдаан саяын даваанд сайхан шийдмигийн богино хугацаанд барилдалтай. Саяын дээр хайж байгаа залуугийн дээр хутгаа байна тийм ээ. Барилдаан бол сүүл рүү бас сайхан дэмжих зэгцтэй шийдмигийн гой барилж болж байна тийм. Барилдаан л да. Ер нь ингэж барилдах хэрэгтэй л да тийм. Сайхан дайчин шийдмигийн Энэ ч нэг сумын зан цолнууд одоо барилдааны онцлог байгаад байгаа шүү дээ тий. Одоо алдах юмгүй гэж яг уран сайхан барилдаанууд. Тий, ерөөс одоо тэгэл үзэгчтэй үүдахгүй үзүүлдэг ч гэдэг юм уу. Нэгэнд одоо сумын занаас цаашаа том цол авах тийг л хүсэж байгаа учраас бэргэх юм уу одоо яах вэ гэж бодож болох сайхан дайчин шидмиг мэхэндээ од маш тийм зөрөгтэй хөдөлгөх юм бол явна шүү дээ. Одоо Батэрд намраа харахтай тийм л яасан шүү дээ. Ерөөсөө одоо урагшаад явдаг байсан тий. Тэрүүрээс бас одоо ихнээсээ л одоо ингээд сумынхан зааны хамаардан дээр ингээд одоо яах вэ хүү гэл тийм ээ. Тэгээ бэргээл одоо ихээ хийх үү яах вэ бодоод тэнэгэлц ийм барилдах юм бол өсөхгүй.
Ерөөсөө дайчин урагшийн барилдаан маань өсөх одоо урагшаа амжилттай барилдын юм бол ерөөсөө л одоо бодсон бэлтгэл сургууль дээр давтсан ихэ би энийг хийх ёстой, энийг би давах ёстой. Тэгэл бихэнд шийдмийг төгсөх ёстой. Ер нь бол ийгдэн шүү дээ. Баяр сайхан залуу хөгжил маань мэдэх байх да. Чөлөөтэй сургууль тасалтанд байдгийг. Бэлтгэр маш их давтж шүү дээ. Одоо хөл дорхох, тонгороо, монгороо, гарачаа, хутгаа мах бүхэн мэхнүүдэд давтаж байна дээ. Бэлтгэл сургуульд давтаж байгаа михийг тэмцэн дээр хийхээр зэрэг өөрөө бол тогтдог байхгүй юу? Энэ бол чөлөө төгтөд яг тогтсон одоо сургууль тасалт дондын арга зүйн зав. Хичнээн олон дахин давтлаа байнга давтчихдаг тэр михээ тэмцээнд хэрэглэхгүй хийхгүй юм хідэж өөрөө болохгүй. Ашиглахгүй бол тий. Ашиглахгүй өөрөө бол тогтохгүй. Шинэ өмсөн михээ давтавчаад нэг удаа тэмцээнд өмсчихээд тогтчихсон шүү дээ. Тэр яг одоо энэ сургууль тасалтын он практик батлагцсан асуудал. Тийм учраас дасуулжуулагч яг хөөсөр тэмцээн дээр аль нөгөө михээ өмсөөгөө оролтоо суулгаа хий гэж загнаж байгаа шаардлагууд багш нь хэлэгдэг байхгүй юу? Тийм учраас нэг төр хоёрдугаарт нь тамирч өөрөө за би одоо энэ бүхт ингэж барилдсан шүү. Би яг өнөөдөр одоо энэ өмсөн, өгөл хутгах нь, өгөл тонгорно гэж. Ингэж төлөвлөгөөтэй ороод тийм их хийх юм бол тэмцээн дээр хийсэн их бол нэлээ үр дүндээ тогтдог, өөр юм тогтдог. Энийг л манай залууч сайн одоо бодож хөвшил болгоосоор. Энийг одоо бас ийм л байд юм аа гэдгийг бас он дарга зунлаас нь цагч хэлмээр байна да. Үндэсний бүхтэрч гэсэн адилхан шүү дээ. Үнэхээр адилхан шүү дээ. Бас нэг бас чухал захиас биш үү тий багш. За ингээд дараагийн барилдааны онолтыг харъя. 8-нд аваад шүгийн их шүүгт 5 бүх үлдээд Төвөмгийн ариас сумын зан зол 2 гоцмөр гэж хамгийн түрүүнд тугдаа тойрлоод сумын зан Батүлзий 3 бүхөөс баяр сайхныг амлаж Нямжав сундуу нар тунсан. Энэ даваанд тунсан. Батүлзий амллаа гэхэд ер нь юу бодогдож байна? Ер нь тэгээд манай бас найзууд нөгөө хамт бэлтгэл хийдэг. Хэд манай сайжуу зөвлөл. Ер нь зүгээр шүү. Ер нь боломжтой байна. 8 даваа золоо хийж байна. Болж үзээгүй юм чинь тэгээд шийдсэн юм аа гээд санаж утахгүй сайхан барилдал гэж утсан. Одоо бидэнд 8 давааны барилдааны бичлэг харагдаж байна. Хамгийн түрүүнд Төвөмгийн ариас сумын зан зол 2 давж туг тойрлоо цоломжилтын ирэмбэр. За ингээд шүгийн 3-т үлдээд. Ирэх даваанд уучраа бүхөө хүлээхээр болсон бол үлдэж буй 4 бүхийн барилдаа ер нь их хурдтай, сонирхолтой болж өрнөсөн. Шийдсэн барилдаануудыг шийдсэн тий. За нөгөө талд бол Сундуу Нямжав 2-ын барилдаан бол тун сонирхолтой барилдаан мөн. Өөрөс энэ 2 бүхийн барилдаанаас нэлээд хүч шахаж удаан ер нь олон золгож удаан барилдах болов уу гэж харж байтал харин бодсноос илүү шийдэмгий тесрэлттэй мөхийг Сундуу гүйцэтгсэн тий. Өөр шахарч өөрөөсөө нуруулаг тамирчныг шахаж татаж орж байгаад зөрүүлж эргүүлээд гүйцэтгсэн. Ер нь бярт тайм шиг байгаа маа. Тий. Батүлзийтэй яг ингээд үрж байх үед ер нь хөлт явъя гэсэн бодолтой байв. За энэ их бол энэ өдрийн хамгийн уран барилдаан яхахгүй мөн байсан. Баяр сайхан баруултанд сэлж алдлаад мэхийг үцээсэн барилдаан харагдаж байна. Ер нь л хөл авах одоо баг баяр сайхны дархан мэхэл болоод байна уу? Угаасаа дархан мэх. Тий, ер нь миний дархан мэх. Одоо сая бол одоо үндэ хөлд ороод михийг маш сайхан одоо дуусгаж байна. Аваад одоо бидний яриаддаг цацсан гэж тий. Гүйцэтгсэн. Одоо чөлөө төгчөнд хэрэгтэй. Одоо үндэ сайн харагдчих тийм үү? Ямар ч зовлонгууд хөлд ороод дээшээ явах. Удаж болохгүй тий. Удах юм бол би тэгээд юм том астаа унчих байхгүй. Хөлд ороод дээшээ. Хөлд ороод цаашаа. Шууд ороод аваад зайл татал. Бас эргэлзэхгүй шууд явж штэ тийм ээ. За нэг дүү. За энэ ч хэвээр юу л энэ бэр байна гэдэг шиг л. Уран барилдаж их шүгийн 3-т шалгаран үлдэж байна. Сундуугийн хувьд ер нь энэ баруун талдаа золгооны барьцсан дээрээс шахаж татдаг, шигшиж өргөдөг мехнүүдийг ер нь их даамаг үстэйгээд ер нь барилдаж үзэг болохоор мэдэхгүй л байна. Их голоороо их хүнд залуу юм шиг байгаа маа их бяртаа харагдаад байгаа. Энд бол ер нь Нямжавыг сайхан дүүгүрдээд Нямжав өөрөө зөв хөлөөр наах гэж урагшаага нэг баг зэрэг хөл салсан акшнт дагуулж тэгээд Нямжав чи юм нуруутай хүн шүү дээ. Тий. Нуруутай үуч тэгээд хөл нь ер нь ингээд хүн дэрчих юм бол бас нэг талаасаа суулалт айч юм шиг харагдсан. Өргөний олон өөр үндэсгийн камерын зураглал дээрээс Сундуугийн шүгийн 3-т үлдсэн барилдаан бидэнд харагдаж байна. Хамгийн бага ирвэтэй баяр сайхан ингээд шүгийн 3-т үлдэж байгаа шүү дээ зөв. Одоо юу? Тий, Сундуутай ингээд зол 2
Би чи Сундуугийн дээдлэлт. Тэгээд хийлж байгаа юм тий. Тэгээд би хийлж байгаа. За 9-ийн даваанд хийлээд шүгийн 3-аас шууд 9 давсан. Золоо 2 болон сундуу нар энэ даваанд томж үлдсэн байгаа. За ингээд 9-ийн давааны байр л да. Баяр сайхан гоц мөргөж байгаа юм өстөр тий. Өмнөх даваанд золоо 2 цол амжилт хэрэмбэр хийлээд гоц мөргөөд даваад дараагийн даваанд эренбэрээ баяр сайхан гоц мөргөж байна. Баяр сайхан сумын наадамд ямар амжилттай вэ? Хэд төрүүлж хэд үзүүлсэн бэ? 2 үзүүр 1 төрөө. Гэтэ бас л чухал даваан дээр ер нь гоц мөргсөн юм шүү дээ тий. Бас нэг даваач гэсэн том даваанд тий. Тий одоо гарна гэдэг чинь бол боломжтой том даваа дээр өндөр даваан дээр тий. Өндөр даваан дээр. Өндөр даваанд яг бага рефтэгийн хэрэг бас нэг талаасаа ингэж сумын заны барилдаанд бол яг ингэж хийлж гарах гад байдаг л да. За бидэнд үзүүр түрүүний барилдаан харагдаж байна. Сундууд хоёр нь ямар төлөвлөгөөтэй үрж эхэлсэн бэ? Ер нь тэр өмнөх барилдаануудыг хараад байхад тэр нэмж овыг хайж байгаа барилдаанууд тэгээд ер нь дандаа бэрдэж хаяад байгаа шүү дээ. Тэгэхээр би ер нь золгоноос наан л дуусгах гэж бодсон л да. Нэг хөлд ороод дутуудсан. Жингээ хойч юм байсан шүү дээ. Хөрсний барьцаас алдаад буцаад нэг задгаараад. Ер нь тэгээд сэрвэнээс л авъя гэж бодсон да. Ер нь чиглэлээс ихтэл байсан да. Тэгээд тий, ер нь тэгээд ингээл өрөөл ингээ явж хахад мэдэгддэв юм да. Тий. Сундуугийн хувьд бол ингээд 2026 гарснаас хойш 2 сумын заны барилдаанд дараалаж гэн 1 болон 3 сарын барилдаанд үзүүр түрүүнд үлдээд 2 удаа үзүүрлсэн амжилттай болж байна. Баяр сайхны хувьд бол бүхий өргөний барилдааны анхны дөрөв. Тий, анхны дөрөв. Анхны шугуур шууд төрүүлнэ гэдэг бас одтой хэмэртэй байгаагийн анхны дөрөв. Тэгээд би ч Орхон Баян өндөр гэж барилдаж байгаа. Манай Орхон Баян өндрийн бас анхны дөрөв. Бүхий өргөний барил. Яг бүхий өргөн төрүүлсэн Орхон Баян өндөр гэж төрүүлсэн хамгийн анхны дөрөв. За барилдаа би сонссон. Тэгээд мэдээгүй явжсэн. Тэгээд яг анхны дөрөв юм байлаа. За их сэтгэл өндөртэй даваад. Батүлцэг хайсантай мөн адилаар баруун үлийг наваад гээг үцээлээ. Яг нөгөө сурсан чөлөөтийнхаа барилддаг байсан гэхээр л татавж барилцгүй явсан уу? Зүүн шилдэл юм барилцсан. Ингээд шилдэж татаал ер нь сэлээ гэх юм уу да. Тийм. Сэлж аваа. За ингээд баяр сайхны хувьд бол анхны дөрөв сундуугууд 2 дараалаад үзүүлчихэж байгаа. 1 болон 3 сарын барилдаанд 2 үзүүлж байгаа. Энэ аврын барилдаанд ер нь сундууч төрүүлэхийн төлөө байгаа бүхний шавхчил дайрах болов цаашлаад 100 аймгийн наадамд сулаа ахиулахын төлөө энэ дээгүүр барилж байгаа сайн залуучууд маань бүгд хийчих баг. За зарим барилдаанд бол 1000 төгсөн одоо бүгчүүд барилж байгаа шүү дээ. Тэгэхэд 2 үзүүлжин гэдэг чинь бас л сайн байгаагийн нэг шинжтэй. Тогтмол хөтөлбөр сургууль сайтай бол гэсэн үг. Тий. 15-аад байлна гэдэг чинь бас л чанга байлгүй дээ тийм бүгчүүдийн хувьд. Чанга. За ингээд энэ төр лөө бас гараад бас тэр мэдрэмж ямар байд юм бэ? Анх удаа бас энэ төр лөө гараад нэлээ хүлээсэн гэж бас ярьж байсан. Бүх хүн болсны бас нэг гоё мэдрэмж байсан. Энэ төр лөө гарч одоо том бүгчүүд одоо энэ төр лөө гарч шангал авах тэр юуг зураглалыг хараад за би гарандаа л гэж боддог байсан. Тэгээд ямар ч байсан анхны одоо төрүүгээ хүртсэндээ маш их баяртай байгаа. Тохон ороос сөхөөд алдсан юм байна те. За яг дахим руу мөрлөж цацаад гэх юм да. Яг салтаар бол яг Батүлзээтэй барилдсан шиг бол тийм гоё хөнгөн буццаагүй шүү дээ. Тий. Сундуус дагаж ширвчих гээд эвгүй байсан байна. Бэртаа юм чинь тэгээд айгу ингээд ороход хүртэл хөлийг авцсан байхад ер нь бэртаа мэдэгддэг юм бэл. Тий. За ингээд баяр сайхан сундуу 2 за ямар бүгчүүдийг давж исэн бэ гэдэг статистикийг ихэд харъя. За 2-ын даваанд гоц мөргсөн, 3-ын даваанд Батүлзийг давсан, за Бат Эрдэнэийг одоо 7-гийн даваанд давсан байна. За 5-ын даваанд цогтгөрлөг бас давсаа гэж байна тий. Тий, үзүүрсэн сундуугийн хувьд бол Сумын зам, Ягмаржов, Баяр сайхан, Бат Баясгалан, Савгарагчаа, Ган баяр, Саран цогт, Нямжов гээд ялцгүй өнөдөр бол үнэхээр сайн барилдсан л да. Тэгээд үзүүр түнүүд ялцгүй хөлөө алдаж
Унлаа. Би бас ундуугийн хавраас өмнө дахиад нэг үзүр төрөнд үлдэх болоо дахиад тэр нэр нь төрүүлчих болов гэж хүлээгээд байгаа. За баяраач гэсэн ер нь дахиад амжилтаа баттгаад одоо ер нь цаашдаа тогтмол шүүгрөөд амжилтаа хамгаалж барилдах болов гэсэн бодолтой байна. Төрүүлчихэд ер нь гэр бүлийнхнаас найз нөхдөөс хэр их алга одоо баяр хүргэсэн сэтгэлдлэр үү? Төрүүлчихэд нөгөө утсаа цүнхэн дотор байсан. Тэгэл аваад харахад ер нь одоо баахан дуудлага ер нь янз бүрийн нэтгэхгүй шин айгүй хэрцээс. Ачааллаа бараг дийлэхгүй шин хэвчээс. Гоё юм байлаа. Гоё мэдрэмж байсан. Дахиад аваад баймаар мэдрэмж. Тэгээд бас нэг юм одоо би чинь сумын занцалтай өсөж байгаа хүн. Тэгээд маш их гоё урмыг авсан. Цаашдаа илүү бас хичээж бэлтгэл сургалтаа сайн ээж энэ амжилтаа баттгаж барилдахыг одоо хүсэж байна да. Багш бас анхны төрөөгөө авсан бас манай сумын занд урмын үг бас хэлвэл. Тэгээ сая ингээд одоо даваа дээш рүү тусмаа бол мэдээж асуудал бүхэн чангарна, барилдаан одоо сайжирна. Эндээс ч юм харахад бол сүүлийн 2 даваан дээр чи яг сайхан дээр миний яриад хөл дөрх мөхийг маш сайн хэлнэ шүү дээ. Тэгээ энэ дээр урамшаад энийг учраас батжуулах хэрэгтэй. Яг л ийм байдлаар одоо тийм ээ ерөөсөө энэ миний одоо нөгөө өсөлтөгчин бол том жинтэй юм байна. Чамаас өндөр байна. Өөрөөр одоо чатс одоо жин бүхмээр чамаас илүү байна. Илүү хүнээ өөрөө түрүүн чамаа хайхаж хүмүүс харсан энэ хүн харсан байгаа шүү өсөлтөгчин. Харсан багт нь дахиад тэр мэхий чинь хийж шүү хөлөөр бахийг. Тэр мэхээр чи хаялаа шүү дээ. Вот эн чинь л одоо чиний давуу тал байхгүй юу? Чиний давуу тал. Чиний мэхий мэдээд байсан мөртлөө чам хөлдөө алдаж байна шүү тэр хүн бол. Хөлдөө алдаж байна шүү. Тэгэхээр чи чам давуу тал байгаас чи илүү байгаа учраас тий. Эн чинь чамд юм өгч байгаа. Энийг дөшөө батчлах хэрэгтэй. За. Дөшөө дараа шин барилдаан дээр. Гэх мэтлийн жишээ нь шүү дээ. Ганц жишээ тий. За бас гоё урмын үг хэлээ. За ингээд нэвтрүүлгийн ивент тэтгэгчтэй бас үзэгчтэй танилцуулъя. За ерөнхий ивент тэтгэгчээр хамттай бүтээр Rio Tinto, за үргэлж өгдөө Апо компани, ирээдүйг технологиор холбооно нөмөр таны санхүүгийн нөмөр ивент тэтгэн хамтран ажиллаж байна. За ингээд хэсэг хугацаанд засварлаад эргээд студидтэй уулзъя үзэгчтэй. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч. Хамтдаа бүтээл Rio Tinto. Тэрэлж сэлэнг уламжлал шинжилгээг хослуулан бүтэв. Шунхлай компани хүчирхэг Монголын хөгжлийн гурт. Ирээдүйг технологиор холбоно Mobicom. Таны санхүүгийн нөмөр. За үзэгчтэй эргээд студидтэй тавтай мөрлөө. За ингээд дараагийн хэсгийнхээ байдлаан руу хэдүүлээ оръё. За бямб гарагт бол бас нэгэн сонирхолтой байдлаан болсон. Энэ бол одоо Монгол улсад одоо орчин цагийн зөвлөгчийн үүсгэн байгуулсны түүх 105 жилийн гой Монгол цэргийн үдэд зориулсан улсын аймгийн алдар цогцолтой 128 бүхий байдлаан байгаа. За ингээд 3-ын давааны амын статистикийг үзэгчдэд харуулж байна. За Орхонбэр Арслан Заяа түшгийг аймаг зам Заяа түшгийг хамуулж авсан. За Батмагны Арслан Жинбатыг Занар зан Ганбатыг гэдэг. Ер нь энэ байдлаан бас их чансаа өндөр байдлаанууд болсон шүү. За 128 бүхий барилдсан ч гэсэн ер нь аймгийн начингууд одоо хамгийн доор байгаа харагдаж байсан тийм. Монгол цэргийн өдрийн барилдаан бол ер нь ч өөрөө их чансаа өндөртэй болдог. Ач холбогдол өндөртэй барилдаан. Усын цолтой бүгчүүд маань бүгд сайхан бие биелдраа бэлдэж ирдэг барилдаануудын нэг. 3-ын давааны төгсгөлд бол харин 2-ын даваанд Оюн болд Арсланг давсан. Аймгийн начин Ончигсүрэн аймгийн Арслан Баяр жавхлантай тунсан байгаа. Давааны хамгийн түрүүнд урдаар Залуу Арслан Батмагна аймгийн Арслан Жинбатыг барьцгүй игэм дахин мэхээр давж хамгийн түрүүнд туг тойрлоо. За яг тэр гол тарагдж байгаа. Энэ даваанд зүүнний магнад босч барилцсан Улсын Арслан Орхонбаяр Ховд аймгийн Харьяат аймгийн зан Заяа түшгийг амлаавч барилцсан. Аймгийн зан Заяа түшгийг Синжин дээрээс ер нь хонгодуулахгүй хичээж маш сайн хамгаалж барилцсан ч барилдааны явцад илэг үс рүү ер нь нэлээд сайн муутгаж барилдааныг шилжүүлж Улсын Арслан Орхонбаяр мэхийг үзээсэн. Энд улсын зан лав гэрлийн барилдаан бидэнд харагдаж байна. Монгол улсын гавьяатай орчинлогийн аврагчлал боловсролын мөнгө хүрэл медаль улсын зан лав гэрлийн хувьд цагаан сарын барилдаан төрүүлсний ард дээрээс энэ барилдаан тун сайхан формтойгоор залгаж орж ирээд төвгүй 3 давсан барилдаан бидэнд харагдлаа. За экспортын өөрийн ур чадвар мэдрэмж дээрээс нь одоо эцэгхээс авч төрсөн тэр унган сайхан бие бялдар нь ингээд цогцлоод одоо л ер нь 125 кг-ийн жингээ барих шаардлагагүй болсноос хойш бол ер нь 130 гараад мэхэн ч их сайхан даацтай болоод барьцны барилдаан ч их сайжраад ороод ирлээ. Монгол улсын зан хөдөр улга аймгийн Арслан Эрдэнэгийн буян тогтхыг баруун талаа босгож хавирсан барилдаан харагдаж байна.
За энэ цааталт Хөвсгөл аймгийн харьяат улсын начин Батчулуун, Өсгөдөр начин Батчулуун, Баяуулгийн аймгийн харьяат аймгийн арслан Котликийг сонгож татаад мэхийг үзүүлсэн барилдаа нь харагдаж байна. Олон бүхээс амлж аваад ерөн сайхан ноолж угаад муутгаад мэхийг үзүүлээ. Энэ өдрийн барилдааныг баяр сайхан үзв. Үз. Манай нөгөө нэг ах トゥ нарын нэг нөгөө маягийн нэг манай нэг ах юм яриад. Чи өнөөдөр төрүүлсэн. Үгүй өчигдөр чи төрүүлсэн. Өнөөдөр лаггүрэл зан төрүүлчихлээ шүү дээ. Одоо төрөө хоёр бүх хоорондоо нэг гоё барилдах юм шиг гэдэг. Нэг тэр чи манай ах намайг тэгж гоё явуулж ирсэн. Тэгээд бид нар бас дуустал үзсэн л дээ. Томчуудынхаа барилдааныг. Ер нь томчуудын барилдааныг нь алгасгүй үздэггүй байр сайхан юм. Тэгэлгүй харах хэлгүй тий. Баян үзнэ. Тий. Одоо энэ эдийнхаа барилдаануудыг харж одоо өөрийгөө илүү хөгжүүлнэ шүү дээ. Тий. 3 давны үргэлжлэл улсын начин Инх Амгалангийн зайлж дунгуйлдсан барилдаан харагдаж байна. Улсын начин Бадам сүрэнг дунгуйлдаад мэхийг үүсэлээ. Баруун талдаа хагалж өшгөлөө залгаж хутгсан барилдаан Сэлэнг аймгийн харьяат улсын начин Төрөө ултын барилдаан мөн харагдаж байна. 3 даваа бол ер нь Бямгаргийн барилдааны ер нь барилдаанууд их хурдан шуурхай үргэлжлээд дууссан барилдаанууд байгаа. Тэгээд зэвсэг хүчний байгууллагт харьяалагддаг олон шилдэг улсын золтой, аймгийн золтой бүгчүүд маань энэ өдөр ирж барилдлаа. Өргөөч их сайхан дүүрэн басан тий. Тий. Үлгэр жишээ үлээвэр найрлал хөгжим тоглосон ач холбогдлын хувьд их гоё тийм барилдаан. Айсанда хоёр талын шуудгийнхын барьцыг халаад алсын зүвэр рүү шунаад алхахад нь тойруулж тэлж хутгаад улсын харцах цэдэн содном улсын начин шинэ баяраар 3 давлаа. Улсын аваргууд барилдааг үүсгэсэн 4 арслан энэ өдрийн барилдаанд цогцолсон. Тунааны барилдааны үргэлжлэл бидэнд харагдаж байна. Улсын зан Анар аймгийн Арслан Гамбатыг зөрүүлж араас нь хөөж хавсраад мэх дутуудсан. Энэ давны сонирхолтой барилдаанууд нэг улсын начин Дүгүр Дурж болон аймгийн начин Өгөөдөө нарын барилдаан дэвжээ захалж байгаа харагдлаа. Цэдэн содном харцах хэдий барьцаа алдсан ч гэсэн маш гоё тэлж мэдэрч хутгаад мэхийг үзүүлсэн энд харагдаж байна. Өгөөдөө болон Дүгүр Дурж начин нарын барилдаан өгөөдөө ширүүж гуйдах гад дутуудахт нь өөдөөс нь сүрж баруун талаа суудаж мушгаад улсын начин Дүгүр Дурж давсан хоёр бүхэдийн ойрхон усан ч гэсэн цэцэн шийдвэрээр улсын начин Дүгүр Дурж давсанда таазны шилжилт ер нь цээж эргүүлсэн хурд нь их гоё үз. Тийм байна тий. Тий. Дундгов аймгийн Эрдэнэтлээ сум яриат аймгийн Арслан Чоожил сүрэн улсын начин Амар санаагаар 3 давсан барилдаа мөн сая бидэнд харагдлаа. Чоожил сүрэнгийн хувьд бол энэ барилдаан тун давгүй барилдаж 4-ийн даваанд улсын Арслан Батмагнайд дахин булгасан. Дайраад мордогт нь дагуулж цээж эргүүлж хөмрөөд мэхийг үүсгэсэн барилдаан байна. Торнод аймгийн Дашбулбар сумын яриат Монгол улсын зан Доржийн Анар аймгийн Арслан Гамбатыг баруун талдаа шахаад татахт нь залгаж өөдөөс нь сүрж мордоод мэхийг үүсгэсэн барилдаан байна. Энэ даваанд хоёр бинтэг Салаг Дорж начин Ирхэ булан Арслан цөөхөн бөхөөс амлаад нэлээд хүч шахаж барилдсан барилдаанд аймгийн Арслан аймгийн хурц Арслан Ирхэ булан зүүн талд нь сэжээд мэхийг үүсгэлээ. Улсын наадмаар ч хоорондоо барилж байсан биеинжин ихтэй Бярта хоёр бүхий барилдаан. Энд харагдаж байгаа бол зүүн талдаа суугцсан талдаа гიშгэж хуурч мушгаад Булган аймгийн Сайхан сумын яриат аймгийн Арслан Намнан сүрэн 3 бөхөөс Сарангай аймгийн харьяат аймгийн Арслан Шарав Доржийг амлаад давлаа. Маш гоё хуурч мушгаад үзсэн. За энэ мэх бол ер нь орчин цагийн үндэсний бүхий барилдаанд маш их харагддаг. Хүн болгон л давтаж хийдэг. Эхний хувилбар болцоод байна. Монгол улсын зан Сүхбат аймгийн Арслан Бямсүрэнг давхар шуудганы барьцан дээрээс шуудгийг халж мөргөж хөөж байгаад сэжээд мэхийг үзсэн барилдаан харагдаж байна.
Физик түвшний алдар спорт ороо хил хамгаалах ерөнхий газрын дэргэд хилчээ спорт орооны тамирчид бол их олуула өргөн бүрэлдэхүүнтэй ирж барилдсан барилдаан байлаа. 3 давны тунааны барилдаанд Ховд аймгийн Ариат аймгийн Арслан Баяр Жавхлан аймгийн Начин Гончиг сүрэн зүүн талдаа хал цутгаад нэгийг үүссэн 3 давны бас нэгэн сонирхолтой ам бол яхаа аргагүй аймгийн хурц зарслаа алтан цоож болон даваа талааг амлаа авсан энэхүү ам байла. Даваа талаа холоос зүтгэж мордох гээд дайрсан урагшаага сунаад яг сунах агшинд нь зөрж мэдрээд сунгаж татаад мэхийг үүсгэсэн. Энэхүү барилдаанаар 3 даваа өндөрлөж байгаа. За энэ барилдаанууд дээр багш ер нь юу ажиглав? Би нэг үзээгүй л да сая харж нэг хальт харган харсан байна. Гэхдээ энэ бол цэргийн барилдан бол сайхан болдог л да ер нь бол. Тэгээ энэ ер нь бол их сайхан шуурхал барилдсан шиг байлаа бүгдээ. Тэгээ одоо сайн харагдал да. Дөрмөөс шалтгаалаад бас бүгшүүд илүү хурдан шуурхай барилдах шаардлагатай болоод орж ирж байна. Одоо нэг үе одоо хуучин нэг барьцны барилдаан гэж байхад бол үндэ бас ч хэцэл байсан л да тийм ээ. Бүгчүүд маань ч одоо жингээ тавихыг жин өсөхийг сонирхож байсан, одоо өсөмжилж байсан. Тэгээж одоо янз янзын хэрэгэлдэг болсон баг. Одоо ингээд хамгийн гол нь жин биш ур чадвараар барилдах асуудлыг сайхан тавигдсан гэж бодож байгаа. Тийм учраас барилдын сөүлүүдийг сайхан сайжирч ер нь үндэсний хөх маань ер нь сүүл рүү нэлээд мэрэгжсэн. Одоо мунд хөгжиж тий. Тэр нь яг одоо үндэсний хөхө барилдаад тэн дээр тэрүүгээр хичээлдэг. Тэнд зорилгоо одоо тодорхойлдог. Тэр зорилгын төлөө өөрөө хичээдэг. Ингээ харах юм бол одоо манай Монгол хөлөг сайн хөгжиж байгаа маа өшөө сайхан болно л да энэ үгүй. Одоо ганцхан яг хөр зөв одоо ер нь тэгэд аяндаа өөрсдөө ингэ өрсөлдөхээр тэр өрсөлдөнөөс ч юм үүсдэг байхгүй юу? Тэр өрсөлдөд дундаас юм хөгждөг. Тийм учраас одоо манай Монгол хөлөг сайн хөгжиж байна одоо тий. Өчигдөр одоо тооч их олон болоод зөвхөн барилгыг харах штий бас. Илүү мэрэгжлийн болж байна тий. За ингээд дараагийн давааны барилдаан харъя. Орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 105 жилийн 105 жил Монгол цэргийн өдөр зориулсан барилдааны 4 давааны онолт бидэнд харагдаж байна. Улсын арслангууд, Улсын арслан Орхон Баяр, Улсын арслан Батмагна нар зүүн баруун чигүүрийг манлайлж болсон энэ барилдаанд Орхон Баяр арслан аймгийн арслан Баяр Жавхлантай, Батмагна арслан аймгийн арслан Чоожил сүрэнтэй, Улсын зан нар аймгийн арслан Намнан сүрэнтэй гэгчлэн 4 давааны онолт бидэнд харагдаж байна. Улсын начин Батчулуун дүүрдэж 4 даваан дээр тунаж хоорондоо. Тий, хамгийн одоо онолтны голд нугараад хоорондоо таарсан. Нилээч бас ер нь сонирхолтой барилдаан яхаа аргагүй Батчулуун болон дүүр зорж начингуудын барилдаан байлаа. Иркэ улаан арслан урагшаага огцом дайрахтан дагуулж зүүн баруун талаас суугдаж хөнтрөөд Монгол улсын гавь тамирчин Монгол улсын зан мөнхтөрийн лав гэрэл дөрөв давсан барилдаан бидэнд харагдлаа. 4 давны барилдаанууд ч ер нь их хурдан шуурхай сонирхолтой барилдаанууд олон гарсан барилдаан байсан да. Суугдаж хөнтрөө залгаж суйлсан барилдаан энд байна. Улсын начин дүгүрд орж улсын өс өдөр начин Батчулууныг зүүн талдаа мордоод ихийг үзээсэн барилдаан бидэнд харагдлаа. Онолтны их цолд нугарсан өндөр эрэмбтэй начингуудын барилдаан бидэнд харагдж байна. Зүүн талдаа суугдаж толгой ургалах гэж хуураад урагш нь дугтарч татаад аймгийн арслан Намнан сүрэн улсын зан анарыг Амархан гэх чинь даваад шүүгийн даваанд босч барилдахаар боллоо. Их гой хуураад урагш нь дугтарлаа. Илүү тийм золгож барьцсан үрж барилдах болов уу гэж хүлээсэн. Хүлээлттэй байхад зөрүүлээд аргалсан. Тэр бол начингийн хувьд баруун талдаа ачих гад Сүхбат ч гэсэн их хүнд байв. Тэгээд сугны онхрын барьц руу маш сайн түлхэж өгөөд Монгол улсын зан Сүхбат улсын начин төр болд ор дөрөв давсан барилдаан. Төр бол начин өөрөө энэ мэхийг бол их гоё хийдэл дээ. Атсан үнийг хариулж урагшин дарддаг харин өөрийнхөө мэхэнд зөрөөд орж байгааг нь харах бол их содон байна. Улсын начин Эрдэнэлгийн инх хамгааллын барилдаан бидэнд харагдж байна. Инх хамгааллын начин энэ даваанд улсын харьцах Сэдэн судантай барилдсан. Судааны барьцсан дээрээс илүү барьцсан дээрээс дахимдахж угсъя гэд нэг дутуудаж өөрөө унсан.
Ер нь л хүлээгээд хутгуулахгүй байсан учраас ер нь дахимдаад үзье гэсэн бодолтой зүтгээд дахимдсан. Тэгээд цээж эргүүлж үлдсэн барилдаан бидэнд харагдаж байна. Хэдийн аймгийн өмнөд сум яриад аймгийн хурц зарслан даваа сүрэнгийн алтан зоож энэ даваанд Монгол улсын зан хөдөлгөөгийг тасгуулж хавраад 4 давлаа. Илүүсний хурцан дээрээс сөхөө тонгодохт нөөдөөс нь тосгуулаад маш гоё мэдэрч хавраад нэхийг үзсэн барилдаан харагдж байна. Хоёр арслангийн барилдааны давааны хамгийн төгсгөлд шийдэгсэн. үлдсэн мөн шийдэгдсэн. Тэгээ хоёр арслан ер нь хамгийн урдаар л өрсөлдөгч бүхчүүдэд даваад шүгийн даваанд амаа авах болов уу гэж харж байтал хоёр арслантай барилдсан. Хоёр аймгийн арслан зөрөөд их тэмцэлтэй сайн барилдааныг өдөөс нь үзүүлж Энэ чадлаа. өмнөх барилдаануудыг дандаа л хоёр арслан ээжлэл түрүүс тавал гараад ирсэн шүү дээ, тий. Синжигний барьцан дээрээс далавчилж таллаад залгаж тойруулж татсан улсын арслан баяр сайхны орхон баярын барилдаан бидэнд харагдж байна. Баяр жагсалтайч ер нь нэлээд удаан синжигэн дээрээс ажиллаж барилцсны эцэст далавчилж татаад мэхийг үүсэлээ. Тэгээ гарыг нь их гоё зөрүүлж татж байгаа. Удаашруулалт дээрээс бидэнд ер нь тодорхой харагдан да. Илүүснийх нь синжигнийхэн барьцыг халахдаа гарыг нь зөрүүлээд далавчилчихсан. За тэгээд хоёр гарын одоо хүч ихтэй атгах тамир ихтэй учраас ер нь олдсон барьцаа алдалгүй атгасаар байгаад гүйцээсэн барилдаан бидэнд харагдж байна. Залуу арслан их төвшингийн Батмагнагийн барилдаан. Батмагна арслан тойруулж шахаж татаад аймгийн арслан Чожил сүрэнгээр 4 давсан барилдаан бидэнд харагдж байна. Цагаан сарын барилдаанд барилж байсан Батмагна арслангаас энэ барилдаанд барилдсан Батмагна арслан илүү тийм жингээ хассан тийм нэмгэн харагдсан шүү. Тийм тий. Сошиалс Цагаан сараарч бол нэмсэн байна. нэлээд ер нь биеийн томорчихсон байсан л да. Тэгээд жингээ хасаад өөрийнхөө хурдтай барилдааныг эргээд гаргаад эхэллээ. Батмагна арслангийн хувьд бол Бямб ням гарагт 2 өдөр дарааллаад барилдсан мөн 2 өдөр дараалж сайхан шүгүрсэн барилдааныг үзүүллээ. За ингээд үргэлжлүүлээ шууд 5-ын давааны хуваарийг харъя. 5 давааны улсын арслан Орхон баяр аймгийн арслан Намнан сүрэн амлаж улсын арслан Батмагна 5 бөхөөс улсын начин Дүгүрд оржийг амлаад улсын зан Лав гэрэл 3 бөхөөс улсын арцаг Цэдэн судмыг амлаж улсын зан Сүхбат аймгийн урт зарслан Алтан зоож нар ахин нэг удаа хоорондоо тунан барилт гаргасан. За амын хувьд ам авсан байдлыг харахад бол яг л хүлээлтийн дагуу ер нь энэ бөхчүүдийг амлаад барилдах болов уу гэж таамаглаж байсны дагуу ам авч барилдаан үргэлжиллээ. Хамгийн урдаар залуу арслан Батмагна улсын начин Дүгүрд оржийг баруун талаас сугдаж зөрж дөрвөлжилж барьж авч угаад зайлж хавраад өвдөлүүлсэн барилдаанд харагдж байна. Жингээ баг зэрэг хасаад илүү хурдтай болсон. Тэгээд хурдтай болох тусмаа л ер нь Батмагна арслангийн барилдаан илүү бяртай тесрэлттэй болж байна уу да гэмээр харагдаад байгаа. Өмнө нь бол 140 кг төгсчихсэн байсан болов уу гэж бас ингээд 5 ил хайчхад л хүн бол ингээд Тэсний арай өөр ороод ирж байна. Улсын зан Лав гэрлийн барилдаан энд. За ер нь энэ өдөрч Лав гэрэл зааныг тогтооход их бэрх байгаа байна гэдгийг ер нь их олонлуудад харуулсан барилдаан баха. Энэ хэлбэр ер нь даваад ирсэн шүү. Тэгээ ер нь сайхан жингээ нэмээд нөгөөд Магнагаас ялгаатай нэг бол Лагогийн жингээ сайхан нэмээд мэх илүү ийм даацтай болж гисэн л доо сууж хонгодоод сугдаад дайрахт нь залгаж ганцхан гарыг нь ургалж хөмрөөд мехийг үтээсэн барилдаан. Тэгм ямар нэгэн унан за ингээд ийм их хийвэл би яандаа гэсэн тийм ямар ч одоо айдас эргэлзээгүйгээр шууд санаан зургаар зүрхийг үтсээж шүүгийн дөрөвч шалгар үлдсэн. Улсын зан Лав гэрэл хилчээ спортоор 26 оны улсын аварга жилүүдгийн 125 шилдэг 8 аль аль Улсын арслан Орхон баярын барилдаан өмнөх таванд баяр жавхлан талалсантай тун адилхан байдлаас нэхийг үүсэлсэн. Намнан сүр ер нь суллаад хонгодуулахгүй байсан учраас ер нь их хүлээцтэй синжигний байрлалыг маш сайн ашиглаж, барьцыг ашиглаж талалсан да. Зүүнтлийн синжигнэр 2 гараа холбоод зөрүүлж татаал тохоог нь зөрүүлээд далбаны араас авч далавчлаад нэхийг үүсэлсэн харагдаж байна. Яг одоогийн байдлаар бол ер нь хамгийн синжигний барилдаан сайтай бүх бол яхаа аргагүй Монгол улсын арслан Орхон баяр л да.
Тэгээд өөрөө бас зөрөөд өрсөлдөгч бөхтөө барьц алддаггүй хөлийн ажиллагаа шилжилт сайтай гэдэг. Яг Синжигний барилдаан дээр бол түүнд давуу тал маш олон байна. Тунаны барилдаан Улсын зан Сүхбат аймгийн хурц зарцлаа Алтан зоож нар хүч авсан барилдаан хийсэн. Энд хуураад өхөөлтөх гэж оролдоход зүүн талаас сугдаж огшоож дайраад зогсох нь уу гэж харж байтал зогсохгүй дайрж байгаад хариу хавраанд ороод унлаа. Өмнөх даваанд Улсын зан хөдөр уулгыг бол баруун талдаа Илүүсний барьцан дээрээс хонгодоход нь баруун талдаа хавирсан бол энэ даваанд Сүхбатыг зүүн талдаа зайлж хавраад мэхийг үцээж шүгээн дөрөвт шалгаран үлдлээ. Бараг уламжлал ёсоор шалгаран үлдлээ гэж Алтан цоож арслан хэлэхэд зүйтэй болов. Аймгийн урт зарслан цолноос Улсын цолтны барилдаанд хамгийн багадаа шүгээн 8, за дээшээ шүгээн 4 үзүүр төр рүү шахаж барилцсаар байна. Хоёр талаараа барилдаг мэдрэмжтэй гэдгийг харуулад сугруунд түлхээд хавраагаа гүйцээлээ. За шүгээн дөрвийн барилдаа он бол тарагдаж байна. Орхон барилсан Алтан цоожийг амлаж ус Батмагна арслан 5 гэрэл 2 тунч хооронд болсон. Энэ бас сонирхолтой барилдаан болсон шүү дээ. Тийм чөлөөдийн улсын аваргаар харж чадаагүй тулаанаа бид яг энэхүү барилдаан дээр сарсан. Энэ хоёрын барилдааныг харъя гэсэн олон ч фэнүүд байсан баха. Тэгсэн. Улсын арслан Орхон баяр 3 бөхөөс аймгийн урт зарцлан Алтан цоожийг амлаж барилдлаа. Энэ үлрэлт бас хоорондоо нэлээд олон удаа барилдаа дамжиж байна. Лав гэрэл зам баруун талдаа сугдаж шуудгийнхны барьцыг халаад цээжээ унгаад шуудагдсан тал руугаа бусгаад одоо бусгаа гэхүү мушгаа гэхүү юмхийг иймэрхүү шахаж мэхийг үцээлээ. За мушгаач гэж хэлж болох үү? Мушгаал юм да тий. Сувсан барьцаа доош нь их гоё одоо биеийнхэн жинтэй цуг дарж мэхийг үцээсэн барилдаан харагдаж байна. Өргөж шуудгийнхны барьцыг халаад голлоод одоо мушгсан гэх юм уу да. Иймэрхүү энэ барилдаан харж их үзүүр түрүүнд Улсын зан лав гэрэл шалгаран үлдсэн барилдааны мэдрэнэ гэж мундаг юм байдаг шүү дээ. Тийм барилдааны мэдрэнэ гэдэг бол одоо энэ бүх хүний хамгийн том одоо шинж авьяас шиг юм уу тийм ээ. Өрсөлдөгчийн хийж байгаа мэхийг мэдэрсэн бол хариу мэх хийж чаддаг байхгүй юу? Мэдрэхгүй л тэр чигтэн гэдэг аа шүү дээ. Өөр өрсөлдөгчийн хөдөлгөөний тэр хүчний чиглэл бүх юм дээр сайн мэдэрч байгаа шүү дээ. Мэдрэмжтэй бүхэд бол энэ одоо мөн торгомсгод дөө. гişгэлт булчингийн шантрал гэж бүгдийг оюун бол нэг гайх юмшигтай нэг бүх байсан даа ерэн дээр өстой драмат тэр энэ хийж байгаа михцийг хаашаа хаашаа зүүн баруунгүй. Тэр үл авьяасаас гадна тэр мэдрэмжэл дээ бас. Тий. Улсын арслан Орхон баярын Алтан цоож хурцыг давсан барилдаан бидэнд харагдлаа. Сувцсан талдаа мушгаад мэхийг үцээс нэлээд хүч авсан барилдаанд Улсын арслан Орхон баяр давж үзүүр түрүүнд шалгаран үлдсэн. Үзүүр түрүүнд бол Улсын арслан Орхон баяр лав гэрэл, Улсын зан лав гэрэл гэсэн бидний хүдээж байсан барилдаан мөн адил боллоо. Бас их л сонирхолтой барилдаан бас тий. Өршлүүлээ шууд одоо үзүүр түрүүний барилдаан байгаа чи тий. Энэ хоёр бүх үзүүр түрүүнд шалгаран үлдэх хүртлээр ямар бөхчүүдийг орхиж үзүүр түрүүнд шалгаран үлдсэнийг бидэнд харуулж байна. Улсын зан лав гэрлийн хувьд аймгийн начин Дорж Дэрэм, аймгийн зан Сайнбаяр, аймгийн арцах Сайнбаяр, аймгийн арслан Төвшин төгс, аймгийн хурц арслан Иркэ Булан, Цэдэн содон Батмагна гэсэн улсын султангуудыг орхисон бол улсын арслан Орхон баяр, сумын зан Ямдава, сумын зан Учрал баяр, аймгийн зан Заяа Түшиг, аймгийн арслан Баяр Жавхлан, аймгийн арслан Намнан Сүрэн болон аймгийн арслан Алтан цоож гэсэн аймгийн сумын золтой хөгчүүдийг орхиж үзүүр түрүүнд шалгаран үлдсаран энд хүлээж усанс их өөр барилдаан гарч барай зөрүүн дээр маш хурдтай дахимдаад маш хурдан шийдэгдсэн. мэхийг үцэлээ. Бугуун дээрээс атгсан барьцан дээр Орхон баяр арслан баг зэрэг гиндээд дахимдуулчихсан. Яг энэ мөчөд Монгол улсын авиа тамирчин улсын зан лав гэрлийн дасгалжуулагч багш Адиаку багш маань Монгол улсын авиа дасгалжуулагч Адиаку багш их л сэтгэл хангалуун үзэгчдийн энэ суудалд дунд сууж байгаа харагдсан. Найруулагч маань энэ мөчийг алдалгүйгээр маш гоё барьж харуулсан да. Тий ер нь Адиаку багшийн хувьд одоо 2-7 хоног дарааллаад ингээд бүх өргөнд төрүүлж байгаа тий. Тэр бас их сонирхолтой. Өөрөө ч бас их жаргалтай үзэж байгаа харагдсан тий. Бас багшийн хувьд өөрийн шав амжилт гаргахад ер нь хэр их баярлдаг вэ? Баярлах нь ер нь одоо тэгээд үгээр хэлэх арга байхгүй. Нэг айхтар юм би. Гарцаагүй ялах юмдаа илэгдэх бүр аюултай. Тэр үгээр амьд дээр хөж байгаа гэсэн үг.
Хүүхдүүд би одоо Сүхбаттайгаа 92 оны олимпиад бол одоо бид тэр цаг гар шахуу үйлсэн шүү дээ тэр цаг шахам. Тэгээ Магундар ирж би тэрийг аваа гарсан юм. Улс олимпиараа нэг чинь Магундар за миний хоёр хүүхд бостоо одоо тэгээд бас юм чи энэ хүүхдэндээ бүхнийг хийж өглөө. Хамгийн гол нь Сүхбат өөрөө үчсэн за багшаа одоо би даанч явда та бүгдийг хийж өглөө гэж. Тэр яг та бас яри хөөрий бид нар хийсэн байсан л да. Тэгээ би тэнийг сүүлчээс секунд онаалчлаа да. Би 20 секунд дотор. Гэл үйлээд гисэн би дагаж уйлсан. За 2-3 сараас гарахгүй шүү дээ. Гинт орж ирэх гэдэг тий хайр юм тэр хэсэг хэдэн секунд тэгээд ирсэн бол олимпийн медаль гэж бодхоос мөн ч олон сар зовн шүү дээ. Маш олон хугацаанд маш зовн. Хэцүү. За ингээд саяны барилдаанд бас сүүлийн 5 жил ямар хүчтэй төрүүлсэн статистикийг үзэгчтэй харуулъя. Ер нь бол одоо Монгол цэргийн өдөр зориулсан барилдаан бол ер нь их чансаа өндөр болдог. 1977 оноос хойш зохиогдоход нэг 5 удаа л үндсэн байдаг. Хамгийн анх 1977 онд одоо Хадбаатар аварга төрүүлж байсан. За ингээд сүүлийн 5 жилийн барилда. За 19 онд бол Гард Гончиг дам төрүүлж байсан. Ингээд 2021 онд нэг ковид болмоос болоод үндсэн. Нэг 22 онд бол Улсын арцаг Гант тулга, 23 онд Улсын аварга Хангай, 24 онд Улсын начин Отгонбаатар. За ингээд өнгөрсөн жил 2025 онд бол Улсын зам Хөдөр булга төрүүлж байсан бол за энэ удаа бол за Улсын зам Лав гэрэл анх удаа бас Монгол цэргийн байрт одоо төрүүлж байгаа ийм онцлогтой. Тэгэхээр бас нэг онцлог нь болохоор энэ Монгол цэргийн өдөр зориулсан барилдаан бол дандаа усын цолтой бүхчүүд төрүүлдэг. Одоо сар шинийн барилдаан ширхэг аймгийн цолтой бүхчүүд төрүүлж үзүүлдэг гэдэг бол энэ дандаа усын цолтой бүхчүүд төрүүлж байсан. Өөрөөр хэлэх юм бол одоо аймгийн цолтой бүх төрүүлж үзүүлж байсан тохиолдол байх уу. Тэгэхээр ийм одоо онцлогтой чансаа өндөр их барилдааг байж таарад байгаа юм. Сүүлийн 5 жилд тэгээд 5 өөр цолны бүрэлдэхүүнээс төрөө бүхчүүд тодорсон байна. За ингээд нэвтрүүлгийн ивент тэтгэгчтэй бас энэ хугацаанд дурдъя. За нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Хүчирхэг Монголын хөгжлийн хурд Шунхлаа групп, за уламжлал шинжлэлийг хослуулан бүтээв Тэрэлж Сэдэн брэнд, за өвд хэлсэн өрөмтөг сүү ихнүүдэл Апу дээрийн Монгол сүүний үйлдвэр, за өрхийн үйлчилгээний шинэ эхлэл Моби Home, хэлбэр байлаа Монпэй, тос тослогооны материалын дэлхийн алдарт брэнд Петронас хамтран ажиллаж байна. Ингээд хэсэг хугацаанд завсарлаад студид ирээд уулзсан үзэгчтэй. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч хамтдаа бүтээй Рио Тинто. Тэрэлж Сэлэнг уламжлал шинжилгээг хослуулан бүтээв. Шунхлаа компани Хүчирхэг Монголын хөгжлийн хурд. Ирээдүйг технологиор холбоно Mobicom. Таны санхүүгийн нүмер. За эргээд студидтэй тавтан морил үзэгчтэй. За ингээд өнгөрсөн нэм гарагт бас сонирхолтой барилдаан болсон. Энэ бол одоо Баянгар аймгийн Баяова сумын түүхт 80 жилийн ой. За улсын гарт Понцгийн Сүхбат агсны нэрэмжит ийм одоо улсын аймгийн алдар цолтой 128 охин барилдаан болсон. За ингээд өнөөдрийн одоо таныг бас хүндэтгэн урьж залсан онцлог яавч вэ Сүхбат одоо агсны нэмжит барилдаантай холбоотой. За таны одоо гарын юм шав байсан тий. Та бас яг шавийн тухай дурсаж ярих бас сонирхолтой түүхүүд байвал эхлээд бидэнтэй бас хуваалцаач. Өчигдөр Монгол бүх өргөнд нэгэн сайхан уулзалт. Нэгэн сайхан барилдаан боллоо. Сайхан хүнийхэн тухай үзэгчд, ан найзан нар нь, гэр бүлийнх нь, хүүхдүүд нь бүгдээр хурцсан ирээд одоо тэр сайхан бүхийнхаа тухай дуусаж байхад маш сайхан байсан. Үнэхээр одоо нөлөөс гарч байлаа. Понцгийн Сүхбат гэж одоо барилдааны үүч сайхан барилддаг, ард түмэн баясгадаг хүний хувьд сайхан цайлган ийм байсан. За би бол Сүхбаттай анх 1982 онд одоо би тэр даахад учирсан. 1982 оны өсвөрийн улсын аваргын тэмцээнд Сүхбат 80 гэлэр хэмжээнд төрүүлсэн. За тэгээд одоо энэ Сүхбатын одоо өчтөр ирсэн одоо тэр Амраа, Эрх баяр, Инх баяр, Баттул, Хөнгөнжингийн одоо энэ бүгдээр 82 улсын аваргын тэмцээнд бүгдээр одоо сайн барилдаад улсын шигшээ багт орсон. Ингээд одоо алт авснараа Сүхбат яхарга одоо ингээд шигшээд орсон, мөнгөн медаль авсан, цадин содон шигшээд орсон. За ингээд Сүхбатыг би та бүхэнд одоо үзэгч олонд одоо телевиз үзэгчдээ хэлэхэд бол Сүхбат маань 76 онд анх удаа чөлөөт хөргөжүүлж эхэлсэн байдгийг. 76-аас 78-ийн хооронд бол Нямхүү гэж багш нар хичээсэн юм байлаа. За 78 оноос бол Ажид төмөд хичээж эхэлсэн юм байлаа. Ингээд 82-онд өсвөрийн авраг улчингууд нь 82-онд улсын залуучийн шигшээгийг байгуулсан. Ингээд миний биед энэ сайхан залуучтай ажиллах тийм боломж надад одоо олгогдсон юм аа. Ингээд 82 онд залуучдын улсын шигшээ баг гэж одоо байгуулагдсан. Тэгээд одоо сонирхолж хэлэхэд тэр үед байгуулагдаад одоо орсон бүхчүүдийн одоо нэрс маань энэ байна л да. Одоо манай олгочдор
спорт хорооны олонцтой гааз зэрэн дарга энийг одоо баталж байсан. Одоо та бүхний одоо Сүхбаатарын нэгэн үе одоо барилж байсан одоо олон шинжлэх мастер Гамболд, Гавьяд асууч болсон Төмөлийн Сүхбаатар, Халтмаагийн Баттуул, Эрх баяр, Лодон Эрх баяр, Инх баяр, Химбитгийн Амра, Цэдэн дамбагийн Баяр сайхан, Болдын Жавхлан төгсө. Арсныгийн Цэдэн Содон энэ бүгдээрээ яг нэг дор цугласан. Энэ сагн залуучдыг одоо над дээр цуглах тэм завшааныг манай бизнес спорт улсын хороо маань одоо намайг энэ баг дээр байгуулсан. Ингээд би хэлэхэд юу хэлэх чинь ихэд зэрэг бол өдөрт сонирхон байж магадгүй 80 хорооны баг байгуулагдаад манай Сүхбаат саяын хэлсэн бүхчүүд анх удаа хэлийн дэс алгасан юм. Энэ юу гэхээр зэрэг 1982 онд Ленинград хотноо болсон хуучин тэр үед манай хамгийн гоё одоо манай томчуудын оролцож ирсэн тэмцээн байдгийг. Социалист орнуудын нөхөр тэмцээн гэж 1967 онд манай Төмрийн Артугга танаа нутгийн одоо алдарт бүх төрүүлсэн байдгийг. Пуушийн улс улсын тэмцээнд. Дараа нь 1960 70 онд манай алдарт бүх ойдоо төрүүлсэн байдгийн тэмцээнд. Хоол идэж байгаа төрүүлсэн байдгийг. Тэгвэл энэ тэмцээнд манай энэ одоо Сүхбаат анх удаа гараагаа эхлээд харин тэнд бол одоо 4 байранд орсон байдгийг. 1989 онд би улсын шигшээ багийн ахлах тасалж болсон. За энэ цагаас эхлээд одоо Сүхбаат бит хоёр маань яг хөөр одоо жинхэнэ одоо төв дэлхийн тэмцээнд хамтарч ажиллах амжилтыг ахиулах ажил дээр хоёул хамтарч одоо жинхэнэ одоо ажил ихсэн дээ. Яг би ахлах болсон учраас. Тэгээд Сүхбаат бол 1989 оны дэлхийн аврагт оролцсон. За тэнд бол нэг тэмцээн амжилт гарч чадаагүй. Тэгээд 1990 онд Токиогийн дэлхийн аврагт барилдсан. За энийг та бүхэн мэдж байгаад дэлхийн аврагаас одоо хүрэн медаль авсан. Ингээд би энэ тэмцээндийг би та бүхэнд хэлье. Одоо зурагт үзэж байгаа манай залуу хөгчүүд байж манай залуу одоо бүх баяр сайхан тийм ээ байж байна. Засуужуулагч тамирчин хоорондоо маш илэн далангүй уялдаа та бүх юм нээлттэй сайн ингэж урслаж тооцоож судлаж тусгай төлөвөө гаргаад ингэж зорилготой ажиллах юм бол биелж болдгомаа гэдэг нэг том жишээ би та бүхэнд хэлье. Амьд жишээ, энэ амьд жишээ. 1990 онд дэлхийн авраг Токиод, Аз авраг Бээжинд, сайн тоглолт Америкт 3 том тэмцээн байж байдаг. Ийм учраас би Сүхбаатыг гэр бүлийн хүн одоо саран цэцэгтэй би 1990 оны 1 сарын 15-ны өдөр хойтлын Гуанзанд одоо тамирчин Гуанзанд хоол ичгээд би хэлсэн юм. За сарын цэцгээ нааш хүрээд ирдэ хоёул ярих юм байна гэж. За Сүхбаат одоо энэ жил одоо дэлхийн аврагт оролцсноо. Миний өөрийн одоо тоосч авраг дэлхийн аврагын одоо медаль авахулнаа. Аз наадам байна. Ийм учраас одоо цаад нөхөрчин заримдаа бол дундуур нь хийдүүлж байна. Заримдаа бэлтгэд таслаад байна. Ийм учраас гэр бүлийн үед цаанаас нь шахаж өг, хяналт тавь. Би бэлтгэд сургуулиас эндээс хяналт тавь. Хоёулаа хоорондоо холбоотой бай. Энэ нөхөр инжилээс нэг сан шахаж өг. Ийм одоо хамтын ажиллагаа гэр бүл маш хэрэгтэй байд юм гэж бүр хоёулаа хэлж байсан санаж байна би. Яг 1 сарын 15-ны өдөр. Ингээд би одоо гол юм ярив. Сүхбаат ингээд тонгорно шүү дээ, тонгордог. Хав золсон байдлаас ингээд тонгордог. Энийг би хэд удаа харсан учраас энэ дэр нэг алдаа байсан. Энэ одоо ч хөгчөдөө харагдаж байгаа. Одоо өнөөдрийн дэлхийн барилж байгааны бүгдийн дээр нодлын зөвлөгөө өгсөн, чон хүлээж авсныг сайн мэдэхгүй байна би. Суудсан байдлаас Монгол хүний одоо гадаадын бүчтэйг золгосон байдлаас сууд тонгорох. Энэ дээр манай хөгчүүдийн алдаг нэг том алдаа бол энэ гарныхаа даталтан дээр анхаарал энэ барьсан батдаг. Энэ хоёр зэрэг байх хэвээр. Энэ хөдөлгөөн дээр энэ таасны цохол бас зэрэг байх хэвээр. Тэгээд төгсгөл эренгүүтээ энэ барьцаа үгүй 50 үгүй сулруулсан учраас зөөхөн энэ гар ажиллаад урд талд нь унна. Сайн дээр нэг оноо аавна. Магадгүй ард талдаагаш нэг оноо алдна. Ийм аюултай. Уг нь эндээс 3 оноо авах хэрэгтэй байхгүй? Одоохоо 4 оноо авах хэрэгтэй байдаг. За чамд ийм алдаа байна Сүхбаатаа. Энэ дээр хоёул одоо ажилланаа дэлхийн хүртэл. Ингээд тусгай төлөв гаргаад техникийн бэлтгэл дээр энийг дандаа давтуулна. Байнга одоо өрсөлдөгчөө энийг давтнаа гэдэг хүнд ягаад хүн бол 10 шидүүлнэ 20 шидүүлэхгүй шүү дээ. Тийм учраас Сүхбаатын ганц найдвартай партнер чүүчил чихмэн хүн. Ийм учраас Сүхбаатыг бол байнга одоо техник бэлтгэл дээр дараагаар нь тэрийг шидүүлдэг. Яг чүүчил дээр яг энэ бариад чүүчлээ бариад тонгордог. Бэлтгэн төсөлд нь давтуулдаг. Тэгсэн манай хүн заримдаа намайг харах хойно гэж бодоод сэмхэн гараа явж байгаа. Хой Сүхбаат тэр чүүчлээ гэж би.
За ингэж их тэм төлөвлөгөөтэй зорилготой давтсан юм аа. Энэний үр дүн гарсан. Би одоо яг амьд жишээ хэлье. 1990 оны дэлхийн аваргын тэмцээн дээр аваргын төлөө Гогошвили зөвлөх холбоод улсын бүх том бүх. Энтэй барилдаар шалгарсан. За барилдсан. Яг сухад сая миний тав хүнд хэлдэг одоо зурагтай манай залууч сарж байгаа. Яг нөгөө миний хэлснээр михэ хийлээ яг гарынхан татлыг энэ гарынхан татлыг орхиод урдаа унгаад зөвхөн нэг оноо авсан. Тэнгүүт нь би шүүх шийдсэн цагаар өгөөчөд сухата энэ татлыг яасан бэ гэсэн би. Манай сухат ингэдэж тэрхөөгөө ингэ татаад ингэдэг. Яг ингэсэн. Тэгээд орж ирээд яг 2 удаа тэр барьцнаас 2 удаа дэш аруулсан. Зөв хийгээд. Бүхэл оноо 6 оноо гэсэн 2 удаа 6 оноо авсан. Тэгээд 7 нэр ялсан. Ийм учраас манай залуучдын яг хэзэр альва нэгэн одоо сургууль асуултан дээр михийнхэн тухай михийг сурахын тулд дадлагжуулахын тулд яах вэ гэхээр зэрэгэл зорилгоо хэрэгжүүлэхэд бол төлөвлөгөө хэрэгжиж ажиллах юм бол үр дүн гардаг юмаг би хэлмээр байна. Энэ Сүхбат маань яг ийм арга барилаас дэлхийн дэвжин дээр харуулж чадсанараа бид хоёр бол тэндээс станд баяр тэрвэлцэж өөлж байсан хоёр. Энэ бол их сайхан өнөөдөр ярихтаа сайхан амьд сургамж, амьд сайхан одоо амьд одоо дурсан юм да. За ингээд нэм гарагт болсон Баянгор аймгийн Баян сумын түүхт 80 жилийн гой. За Фонцгийн Сүхбат таксны нэрмжит барилдааны 5/5-ны одоо хуваарийг хэдүүлээ харцгаая. 5/5-нд улсын арслан Батмагна аймгийн Арслан Амгаланбаатарыг амлаж улсын зам Жаргал баяр улсын арцаг золбог амлан улсын зам Сэрэг 3 бөхөөс аймгийн арслан аймгийн улсын арцаг Цэдэн Содномыг амлаж аймгийн арслан Баяр Жавхлан аймгийн арслан Баасан Жавнар тунсан баха. Басгогшөвд энэ Нямгаргийн барилдааныг бүтэн сууж үлдэн авч үзсэн. Тий харсан. Тий одоо би түрүү хэлсэн шүү дээ. Одоо Сүхбатын тухай одоо төрийн шагналт гавьяа дуучин гавьяа жижигчин одоо сосроор маш сайхан одоо өгүүлсэн. Олон хүн ярьлаа. Манай хамт олон одоо тухайн үед Шигшээгийн 86 он хүртэл Шигшээгийн алхах тусалж байсан Дамдын шаруу. За тэгээд одоо миний одоо яг Сүхбаттай хамт ажиллаж байсан Амра, Инх Баяр сайхан маань бүгд ирлээ. Тэгээд одоо анд найзыгаа, шавьяага би сайхан дурсаж ярьлаа. Барилдан сайханч барилдан болсон. За тэгээд энэ Нямгарагт шууган тарьсан залуу яг одоо дэлгэцэн таригдж байгаа аймгийн арслан Баасан Жоо бидэнд таригдж байна. 5/5-нд аймгийн арслан Баяр Жавхлантай тунаад тойруулж хагалж татаад михийг үзсэн Синжигнийхаа барьцааг доош нь маш сайн дарж өөрөөсөө бие хүчигтэй тамирчныг буулган авлаа. Татаад зөвхөн татваш дарах хэрэгтэй. Тий. Альва нэг хөлдөр нэг зэрэг хийх хэрэгтэй. Нэг хөлдгөөнөр татан доошоо дарна. Тэр хүн өөрөө арах сундаг байхгүй юу? 4/5-нд улсын арслан оюун болтыг даваад гарч ирсэн байсан. Тэгээд энэ өдөр бол үнэхээр гайхалтай барилдаануудыг үзүүлж бүхий өргөнд уран зугаалсан олон түмнийг сайхан цэнгүүлсэн гэж хэлэхэд буруутахгүй байна. Тий. Улсын зам Сэрэг 3 бөхөөс Цэдэн Содон марцгийг амлан авсан барилдаан бидэнд харагдж байна. Баяраа бүтэн сайны өдөр Нямгаргийн барилдааныг үзсэн үү? Үзсэн. Бүгдийн эхлэхнээс нь дуустал үзсэн дээ. Баасан Жовын барилдааныг хараад ер нь төд удалгүй би нэг ингээд аймгийн арслан болоод барилдаж болох юм байна гэсэн. Тий, саяхан Баасан Жовчин сумын заанд 2 төрүүлээ явж байсан залуу шүү дээ. Тэгээд одоо ингээд бас улсын аймаг төрүүлэнгууд сайхан л харагдчихжээ. Үнэхээр бас ард түмний гоё цэнгүүлж чадлаа шүү дээ. Тэгс Баян сумын түүхт 80 жилийн зориулсан барилдаан ингээд хөдөөр нутгаас бас алдарт бүхийхэн хүндэтгэл үзүүлэх барилдаанд цуглан ирсэн маш олон тийм орон нутгаас бүх үзгээр ирсэн фэнүүд их олон байлаа. Бүхий өргөө их дүүрэн сайхан уур амьсгалтай байлаа энэ Нямгарагт. Тэгээ манай Сүхбат чинь одоо миний удирдах байсан улсын Шигшээгийн багийн дарга байсан. За. Тэгээ одоо шаардлагатай хамт олондоо шаардлага тавьдаг. Тэд нөхөн ч Сүхбатайгаа хөндлөдөг. Тийм учраас Сүхбатайгаа багийн дарга тавьсан. Тийм учраас одоо багийн төлөж нотыг ойрхон ажилладаг байсан. Ер нь тэгээд одоо би энэ явтанд яриа л да энэ чөлөө дүүхийн одоо энэ гоё хөлд орох механизмуд байна. За үндснүүхийн би одоо тав хүнд энийг юм үзүүлийг бодож байгаа юм. Энэ төрийн үзүүлэлтөө энэ сурах орчин төлөвлөгөө байгаа юм. Энэ төлөвлөгөө бол одоо тэр 83-аас 85 онд тэр хойд миний өдөрж байсан одоо 83-аас 84 онд залуучдын улсын Шигшээгийн тамирчдын сурах мэг. Ахмад төгчдийн шилдэг арга барилдаас суралцъя гэж. Ахмад төгчдийн шилдэг арга барилдаас суралцъя. Энэ бол голцоо Монгол үхийн одоо холбоотой.
Монгол мөхийн бот. Энэ төлөвөө гаргаад тэгээ одоо энэ дээр одоо хин ихээс орохоор одоо ойдуу, нацгал дор, сэрэтэр, баян мөх гэдэг одоо мөхийн сурах арга барилтай ингээд яг ингээд батлуулаад ингэж хэрэгжүүлсэн юм аа. Энийг өндөө манай одоо төрийн одоо 82-оос одоо анх байгуулсан залуучийн шигшээвэг дараа нь 1989-аас 92 он дуустал байсан манай шигшээвгийн одоо залуучдын нэг нэлээд одоо суралцж амжилт гаргасан гэдэг нь тодорхой байгаа. Би одоо хэлье. Энэ манай Монгол бүхийн одоо энэ суйль тахимдах, тафаадах, тонгорох, суугдах тонгорох энэ мөх одоо михэл үнэхээр одоо маш чухал. Энийг л одоо бид бол тухайн манай улсын шигшээвийн алхах засварлагч Дамдын Шаруу бид одоо их ярьдаг байсан. Юу н тийм ч явах хэвээр. Одоо шинэ ачлууд нь хийвэрээ. Цаашаач өндөр тавиудан тий. Тийм учраас би анх удаа энд одоо 43 жилийн өмнө энэ төлөвөө гаргаад хэрэгжүүлсэн юм аа. Тэгээ одоо дисгот барилгын тань мэдэн шүү дээ. Яг энэ мөр арлуулаар Азад 3 төрөлдөө дэлхийд хөрөл авлаа. Хөрөл медаль авлаа тий. Та чөлөө төгөөсөнд гадна үндэсний бүхийн барилдаанд нь зөвлөж дасгалжуулахдаа ямар зөвлөгөө заавар өгдөг байсан бэ? За энэ бол өөр. Энэ бол магадгүй одоо эсрэг байж байгаа. Би та нарт нэг гоё сонирхолтой одоо ярьчихуу дараа ярих уу? Жишээ нь 1989 оны 90 оны наадам байна. За бүгчүүдээ бид Омболгийн амралтанд гаргацсан байсан. Тусгай засваржуулагчтай миний үед тэр одоо энэ Сүхбаатарын амжилт гаргах манай Сүхбаатар хамт амжилт гаргасан манай дэлхийн авар хөрөл медаль ирэх хоёр байна. Олон бүгчүүд байна. Надтай хамт одоо миний тусгай засваржуулагч Буян Лэгрийн Болд байна. Жамцын Даваажо байна. Нямын Ловсон Зундын Няма байна. Энэ гурван таслагч миний туслах таслагч байсан. Энэ нөхдийнхэн хамтын хөдөлмөр чармаалтаар бид бол бас энэ одоо тамирчтай хамжилт гаргасан юм аа гэж одоо өнөөдөр бас дурсан сайхан байна. Ингээд нэг 90 онд нааданд бид бол их сонир барилцсан шүү дээ. Одоо шинэ асуулт би эсрэг юм ярих гэдэг шүү дээ баг. Омболгийн амралтанд гаргасан бүгчүүдээ цолдоо нэг барыг 10 шахуу цол гарч 4-5 хүн байсан. Тэгсэн манай туслах багш Даваажо Болд хоёр хэрэгжиндээ би хотод ажил төлөвлөж яваад явуулсан чинь амралтан дээр явуулсан чинь за энэ бүгчүүд чинь одоо наадам төглөө тустай бэлтгэж гарнаа. Наадмын их тустай хийнэ, амарнаа. Чөлөө төгмөлтөөс чөлөөлөгдөнө гэж ярьж байна гэсэн. Тэгэхээр за өдрийн хоолн дээр миний өрөөнд цуглуул гэсэн. Миний өрөөнд орны ард талаар ингээд хананд ингээд төлөвөө чи наацсан. Бүхэл одоо дэлхийн хөртлөг бүх хоногийн одоо төлөвөө өдөр сайн хадацсан. За нөхдүүд одоо нааданд тустай бэлтгэсэн имэрээ өрөө гаргасан байна та нар. Тийм байхгүй. Яг миний ард талдуугийн төлөвөөр явна. Дундын кросс хийн, холын кросс хийн, хөлөг мөн тоглоно, сакс тоглоно, штанг өргөн өөр юу ч хийхгүй. Тэгээ зодоо шуудаг өмсч тусгаад нь бэлхэх нэг асуудал байхгүй. Тэр амар нэг асуудал байхгүй. Ингэж явбал та нэг наадам чинь барилдуулна. Өөр юм байхгүй гэсэн. Барилуулахгүй ш барилдуулна гэсэн тийм. Барилдуулна. Харин зөвшөөрөхгүй хүн бол одоо Улаанбаатар руу явж болно. Дахин нааш битгээр яриасан. Хин ч хөдлөөгүй. Яг л бүх юм хийсэн. Одоо бүр гоё юм хэлээ л да. Холын кросс нь гүйж байгаа. Би дугуугаар дагцсан гүйж байгаа. Хажуугаар нь. Тэгэхээр Сүхбаат энд гүйжөөш кроссонд. Өнөө хийсэн Сүхбаат бол. Багшаа би том цол горж байгаа хүн шүү дээ би. Би том цол горж байгаа хүн шүү дээ. Би одоо та нам энэ удаагийн холын кросс нь чөлөөлөө шүү дээ гэж байгаа. Үгүй ээ. Чи цолооч аавна. Дэлхийн орос медаль аав. Наач чамд хэрэгтэй. Багш тань инхий гэдэг уулгаж байгаа бидгүй. Яв. Тэр хөрөнгө загнуулаа гүйн. Загнуулаа гүйн. Бямдар зам бас тэгэхэд бас тэгдэг байсан. За ингээд 9 өдөр Омболгийн амралтнаас залууч зарчдууд ирлээ. Даваажууга чи нааданд гарах юм байна. Барилдах хүн харигсан. Болд тасваржуулагч чи гэртээ харж болно. Би өөрөө тамирчтай аваад буудал бэлдэж байгаа. Залууч зарчдууд. Орон тоо хийлээ. Тэгсэн Сүхбаат гэжэнд. Багшаа одоо манай шгшээвгийн гал одоо нааданд бүгдээр доогуур цавах бах та, цовж унах бах та. Нөгөө хэд мэн бидний өрсөлдөж чинь одоо амарцсан, үндэснийхээ тусгаал хийсэн. Цул юм байгаа шүү дээ. Цул юм байгаа шүү дээ. Бид мөрөөр унахч бах та тий. Манай доогуур манай бүгч доогуур залрах бах та гэж. Тэгтэн би жаахан нэг эвгүй болсноо. Үгүй. Бэлтгэл хийсэн бүх давдаг юм та нар давна. Санаа зовлт байхгүй. Гэхдээ нэг юм та нар би захий. Эхний нэг 2 юм 3 ч байж болно. Цул өмнөс дайралт ирэн тань. Эхний 2 юм 3 дайралтын та нар няцсан. Барай зогсчих. Тэгэл аянда та нар чангарн задуучин сууларна. Би нэг та нар захий гэсэн. Тэгэл амарсан ороод унтсан 10-нд бүтэн амарсан 11-нд нааданда барилдсан.
12-нд би яваад очсон. 4 дав хэлэхэд би яваад очсон. Тэгээд 5 дав ам авсан. Ам авахд сайхан бас юм бас. Би энэ одоо сайхан нэвтрүүлгийг дарнууд би Монголын одоо бүх нэг сайхан олон бүхчүүдийн баярсна илэрхэж байгаа. Энэ юу гэхээр зэрэг 5 дав ам авч яхад нь би 2 давхад гарч ам авдаг байсан юм. Шатан дээр би зогссон. 2 ихийн тухай луун кэрийг 30 сар авсан. 30 сарнд хэлсэн чинь би хаюул тэр унууд бид хох. Ярэ хөрөө байхгүй бас гэж би гуйж үтсэн л дээ. Би шигшэг байхлах дээр нэр хүнтэй том байдаг шүү дээ. За 2 ихэн тухай бол би үнэндээ бол одоо дамдын Мөнхөт Цэрэн тогтох Батэрдэс эхлүүлээд бүгднгээс гуйсан. Мөнгөн балжин юм тулгаан мол 2 ихрийг битгий аваач. 2 ихэр хөөхөн штэ эн чинь. Нэг нь дэлхийн хөрөл медаль авчихсан. Дэлхийн бүх болцсон. Гоё штэ нааданд 2 ихэр үлдэн нэг нь дэлхийн медальтай. Ийм хоёр сайхан бүх энийг битгий аваач та хоёр. Хин лонкөрөнд олимп 4-д орцсон. Одоогор хөрөл медаль. Ингээд одоо би яг бүгд ширхэг дараалан би гуйсан. Миний хүлээж авсан шүү. Би үнэнхээр одоо их баярлж авдаг. Тэгээ хамгийн сүүлд нь Сөхөт начин болцсон биемд орж хоёр иж байгаа. Тэгээ Сөхөтээр нь өгөнд орохгүй би чимд оржийг амаар байна. Үлдээчмээр байна гэж. Гэж чи мэддэм үү? Чи манай шигшээгийн гал аав натгаас. Ингээд Сөхөт биемд оржийг аваад чимд оржийг аваад ууржид начин болсон биемд орж увсын жавжин замыг аваад 2 ихэр үлдэж байгаа. Тунаац. Ийм учраас өнөөдрийн телевизийн одоо энэ экраныг ашиглаад тухайн үед одоо бүхий сайхан сэтгэлээр бүхий сайхан жудаг гаргаж тэр аврагууд тэр арслангууд тэр заанууд өчүүхэн миний одоо хөсөлтийг хүлээн авч 2 ихийг тунааж үлдээсэн би одоо хүртэл баярлж авснаа дахин илэрхийлмээр байна. Үнэхээр баярлж авдаг шин бүхчүүдтэй. Одоо үнэхээр баярлж авдаг сайхан одоо бүхийн дүгэн наадна сайхан одоо юм үлдээсэн гэж би одоо хэлмээр байна. За ингээд дараагийн даваагаа хэвтүүлээ. Харъя. Шүгэн дөрвөн мөхийн барилдаа Улсын арслан Батмагна 3 бүхээс улсын зан жаргал байрыг амлаж улсын арцах Цэдэн содном аймгийн арслан Баасан Жав нар тунсан энэ өдөр Баасан Жав ер нь сэвэлзээд барилдаа эртээ сайхан байсан. Тэгээд Батмагна арслангийн хувьд бол аймгийн арслан үлдээж жаргал байр зааныг авлаа. Ойрмог 2 амлчихсан байсан. Энэ тайр маш гоё давхар амаа дайрч тахимдаад буцаад бүхийг үүсээсэн. Гоё барилдаа бидэнд харагдаж байна. Бүхий өрөөг нурааш шахсан л их дуу шугаан. Ер нь тэгээд Эфим Мериский хүчтэй өөртөө ихтэй михийг одоо гүйцэтгэх юм бол ингэж л гоё хайд юм да. Нэсэлттэй тий. Гоё одоо энэ харахад их сайхан шүү дээ. Дээрээс нэсэлттэй төгс одоо Цэдэн содном арцаг зүүн синжигний барьсан дээрээс сэвэд тавирахт нь синжиг нь халаад огцом дайраад бас л төсгөд байгаа татчих шүү дээ. Бас л төсөрдөн дээр гоё дэше татчих сайн татчих шүү дээ. Давхар болгоцсон биз дээ. хэмдэж ороод буцаагаад давхар болгоод өөрөө шигээр дайраад гар сарвуу хөлөндөө ямар тамиртай вэ гэдгээл тий хурдтай байсан тий тэрээс. Өөрөө солгоо учраас нөгөө Цэдэн содном арцгийн зүүн хавиран дээгүр яг дагуулж үсрээд хавираг нь гаргаад тэр жигтэн дайраад Монголын үндэсний бүхий холбооноос зохион байгуулдаг үндэсний бүхийн өргөөн зохион байгуулдаг улс аймгийн золтой бүхчүүдийн барилдаанд Баасан Жав анх удаага үзүүр түрүүнд тэг шалгар үлдсэн энэ. Улсын арслан Батмагна улсын зан жаргал байрын шуудганы барьцыг халаад шигшиж өргөөд баруун хөлөөрөө шахаж татаад мэхийг үүсээсэн барилдаан харагдаж байна. Залуу арслангийн хувьд бол нутгийн домогт бүх Монгол улсын гард Дэлхийн аврах шалралт тэмцээний хүрэл медаль Монгол улсын гавьяа тамирчин Сүхбатын барилдаанд тун ач холбогдол өгж бэлдэж ирсэн болов уу гэмээр харагдсан энэ. Жаргал байр зааны хувьд шүгийн 8-д улсын арцгал золбоог даваад улсын арслан Батмагнад дахин буулгалаа. Наандаж шүгийн даваанд босч барилдаж байна. Цаашаа шүгийн 4-т жаргал байр зааны хувьд энэ жил сайхан формтой үлдээд байгаа. Тэгээд энэ авраас хойш ерөн сайн барилж байна шүү. Тий, ер нь тогтмол сайн барилж байна тий. Ойр сагнууд бэлтгэл дээр жаргал байр заантай ер нь барилдаа хийж байна. Хийжсэн шүү дээ зөндөө. Наадмарч хүртэл барилж байсан. За. Нутгийнхаа ойгоор барилж байсан. За Батмагнаас үнэхээр бас бэлтгэсэн байна тий. Энэ дөр дэнд илэрхэж байл та аргуул та. За ингээд үзүр түрүүнд Баянгор нутгийн арслан үлдээд. Нөгөө талаас Залуу аймгийн арслан Баасан Жав үлдсэн. Тий, 2 арслан. Сонирхолтой үзүр түрүүний барилдаан үлдээд. Ер нь бүхий өргөнд бол олон хүмүүс л Батмагна арслан төрүүлэх болоо да гэсэн хүлээлттэй үзүр түрүүний барилдааныг хүлээж байлаа.
Үзүү төрөний барилдаан ч гэсэн их сонирхолтой болсон шүү дээ, тий. Богино хугацаанд шийдэгдсэн шийдэмгийн барилдаан байлаа. Хоёр бүх үзүүр төрөнд шалгаран үлдэхдээ ямар бүгчүүдийг орхиж үзүүр төрөнд шалгарсныг бидэнд харуулж байна. Улсын Арслан Батмагнагийн хувьд Пүрэв Дурж, Талир Бэргэн, Сэрэн Баасанжав, Амгаланбаатар, Жаргал баяр нарыг орхиж үзүүр төрөнд шалгарсан бол аймгийн Арслан Баасанжавын хувьд аймгийн Арслан Ганбаатар, улсын начин Батчулуун, улсын начин Төмөн, улсын Арслан Оюунболд, аймгийн Арслан Баяр Жавхлан, улсын Арслан Цэдэн Судам нарыг орхиж үзүүр төрөнд шалгарч үлдлээ. 2005 улсын начин Хөгширэнгэртэй хийсэн хүнд барилдааны ар дээрээс л Баасанжав ер нь онгоогоод өөртөө ихтэй болоод эхэлсэн дээ. За тэгээд энэ барилдаан дээр бол ер нь их илүү юм яриад байх шаардлагагүй, маш богино хугацаанд шийдэгдсэн сонирхолтой барилдаан байлаа. Хизээ бас сүүлд бүхий өргөнд ийм гоо нисэлттэй үзүүр төрөний барилдаан харлаа да гэж бодгдсан шүү. Амар хамааштай тий. Үйл ялыг зогссон уу? Тэг яг давхар хамаан дээрээс сугдахдаа. Давхар хамаа дээж сугдаал тэгээд тэр зүүн ташаа ялч урдуур нь таазаа төрүүлж хийж л тааш тэгээд би баг зэрэг зог тусаа зогссон болов уу гэж магнаг бодсон тоо. Гэтэ бас энэ зогссон баха. Тий. Одоо хараад нэг Батмагнаас ингэж авахтаа хэсэг яг бүх нэг зогссон баг. их цөөхөндөө Тэрэн дээр таш орчих шиг байна. Зогсогч байхдаа одоо баг зэрэг хурдаа сааруулсан. хурдаа сааруулсан барьц хамаг гэдэг шлээсэн. Тий, огцсон өөрөө ч бас гидийсэн баг. Тий, ингээд гидийсэн гидийгээд Тэгээд угаас өөрийнхөө хүчиндээ бас нэлээд нислэлттэй орж байгаа шиг байлаа тий. Баасанжавын хувьд бол өөрөө зүүн талтай. Одоо манай монголчуудын ярианы хэлгээр бол ерөөсө такс солгоо бүх. Тэгээд энэ зүүн ташаач ер нь ямар ч үедл байж л байна гэдгийг харуулж энэ барилдааныг шийдсэн. ингээд явдгаар тэр чихний явах хэрэгтэй байхгүй. Ингээд дээш төлөө. Энэ дээр гурвалдаа. Ингээ хурд саарсан юм шиг Тэр тий. хоёр дахимд гараа хурцсан ба тэрийг л тэр чихний явуулах хэрэгтэй байсан л да. Илүү доогуур тэрвэрлэж тэгээд өөрөө дээшлэл барьсаа дээшлүүлчихлээ л да. Тэгээд тэр хүчин дагуулад бас л мэдэрч байна. мэдэрсэн. Гоё мэдэрсэн тий. Нөгөө барилдааны тайлбар дээр скрэдо арцхайг бол хамгийн их баярлуулсан да. Буулз өгсөн бол чэйжүр нь мөрөгөөд татхал Маш их байсан байна. реакшн гаргаж Уйлаа хийчлээ гэж орилсан шүү дээ. Тийм реакшн гаргаж байлаа. Тэгээд одоо барьц тонгорооныхоо барьцыг цаашаад яг таазаа давуулахдаа барьцаа тавиад таазаа давуулаад ямархуу ус ер нь таазаандаа мэдрэмжтэй бай, барилдаандаа хурдтай барилдаанд ямар мэдрэмжтэй вэ гэдгээ Баасанжав харууллаа. Анх удаага үндэсний бүхий өргөнөөс зохион байгуулагдсан улс аймгийн золтой бүхчүүдийн барилдаанд төрүүлсэн. Тэгээд өөрөө барилдааны дараах ярилцлага дээр бол ер нь энэ том алдар цуутай бүхий барилдаанд бас ингэж сайн барилдсандаа төрүүлсэндээ их баяртай байна, бэлгшээж байна гэсэн утгатай яриаг өгөөд амтсан байлаа. Тийм. За ингээд энэ барилдааны дараа ер нь бүхчүүдийн чансаа хэрхэн яаж өөрчлөгдсөнийг үзэгчтэй бас давхар харуулъя. За яг одоогор бол бүхчүүдийн чансааг Батмагны Арслан 8400 оноотой тэргүүлж байна. За Сүхбат зан 6500, за Амгаланбаатар Арслан 6200, за Алтанцойч Арслан 5300 оноотой. За ингээд Баяр Жавхлан аймгийн Арслан, Усын зам Батүлзий одоо 5100, 4700 оноотой. Улсын Арслан Бямбатхан 4550, Улсын аварга Хангаа 4500. Яг энэ Хангаа аваргын доор улсын арцаг Зоригтбаатар бас яг 4500 оноотой ингэж бичигдэж байлаа. За ингээд энэ 7 хоногт болох барилдаануудыг үзэгчдэд харуулж байна. За Бямгарагт Наврын байр зориулсан улс аймгийн цэрэг сумын султай 250 цагаан бүхийн барилдаан болно. За Нэмгарагт Mobicom корпорацийн 30 жилийн ойн нэрмжит барилдаанууд болохоор байна. За эдгээр барилдаануудыг энэ телевиз шоуд дамжуулан үзүүлнэ. Бас л их сонирхолтой барилдаанууд байна. Би дөрөв хэлсэн одоо сайхан барилдаан боллоо. Сайхан одоо хүний сайхан бүхэ бид дурсан. Тэгээд энэ одоо он удаанчлан дээр одоо эдийн насны миний би энэ одоо сайхан бүхийг өөрийнхөө удирдах байсан улсын шигшээвагийн ахлах туслаж байхдаа Сүхбатыг Азийн 3 удаагийн авраг болгоод тэгээд дэлхийн аврагын медаль авахуулаад үндэсний өхийн зам цалин авахуулаад дээр нь мөн энэ 4 жил дотор миний хариуцанд олимпийн мэдлэгийн 4 жил дотор улсын баяр нааданд хинч хаяхааргүй байсан, хайдгүй байсан дархан аврагыг одоо өвдөг шороодуулж улсад үзүүрсэн. Ийм л амжилтыг миний одоо шав Сүхбат гаргасныг өчигдөр энэ дээр одоо бүх үзээ сууж явахдаа дотороо бодож одоо эдийн насны тасалбарч би их одоо баярлаж бурхны оронд байгаа шавья мөн одоо манай дүүг их шүтдэг байсан манай Сүхбат бол миний дүү Баатархуг одоо их шүтдэг байсан. Хийсээ өгөнж байдаг. Тэгээ тэр хоёроо их санаж дурсаж байлаа да. Тэгээ яг сайхан одоо
хамт олон сайхан одоо нөхдөдөнд дурсах сайхан юм да амьд Сүхбат байх юм тагсны да. хувьд бол одоо Дархан орог Бат Эрдэнэтэй 2, Балжинамын орогтой 4 барилдаад яг энэ тэнцүү байд юм байл шүү дээ тий. Одоо Балжинамын 4 барилгатай 2, Бат Эрдэнэ орогтой 2 барилгатай 1 тэнцүү. Улсын баяраар шүү дээ тий. Улсын баяр надад. Тэгэхээр 80 энэ тэнцүү аврагын эдгээр аврагын дайтай л одоо мундаг бүх байсан. Яг энэ статистикаас шилбэл харж болохоор байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн та хоёртаа баярлалаа. За Балжин баяр сайхан бас өнөөдрийн нэвтрүүлгийн талаар барилдааны талаар бас тэгтлээ нэг базаад хэлээч. За тэгээд сумын цолтой болно. Одоо залуу хөгчүүдийн барилдаан, тэгээд улсын аймгийн цолтой хөгчүүдийн барилдаанд 3 өдөр дараалсан барилдаанууд болсон тий. Тэгээд энэ барилдаанууд бас үзэгч олныг одоо шуугуулсан. Одоо миний хувьд бол бас маш сайхан өдрүүд болж өнгөрлөө. Тэгээд энэхүү бас нэвтрүүлэгт орж байгаа да. Бас баяртай байна. Тэгээд тэжлэлээ да. За баярлалаа. За ингээд бас дараагийн барилдаанд нас амжилт хүсье тий. За ингээд үзэгчтэй бүх өөрөө нэвтрүүлгийн дугаар энэ хүрээ тэмдэглэж байна. За дараагийн дугаараараа эргээд уулзтлаа. Түр баяртай.